өглөөний мэнд химэл оюун одоо гараад ирчлээ. Энийг одоо яаж хүлээж авч энтэй яаж харьцах юм? Гар утас битүү AI Facebook руу орлоо. Юу ч одоо нээсэн хажуугаас нь AI орж ирэл artificial intelligence за бидний одоо орчуулад байгаа химэл оюун орж ирэл ямар байна яах вэ? Асуух юм байна уу? Туслах юм байна уу? Зогсоо заяг уу? Амар. Тэгээд одоо би тэрнээс юу асуух юм ягаас. Тий. Тэнд надад нэг туслах байхгүй шүү дээ. За гэтэл хүү залуучууд тэд нар одоо яах вэ? Хажуугаас нь орж ирээд шүү дээ. Тэгээ би ерөнхийдөө энэ багш нар энэ асуудалтайгаа юу яаж учраа болдог бол ер нь яаж учраа болох хэвээр энэ талаар аявих бодсон байхгүй энэ багш нар. Тэгээ би түрүү жил тэр 10 жилийн сургууль дээр бас очиж багш нарт лекц уншиж байсан. Тэгээ нөгөө маш их сэдв байдаг учраас дөнгөж л гэж яг хүний ухаан, хүний сэтгэл зүй ер нь тэгэл хүн гэдэг чинь юм шүү гэсэн тийм сэдв рүү дөнгөж л нэг ороод тэгэл лекц дуусчихдаг байхгүй. Тэгээд хэрвээ лекц одоо намайг сурал лекц уншуулдаг ч юм уу, олон цагаар лекц уншуулдаг ч юм уу тэгдэг бол уул багш нарт хэрэгтэй байхгүй юу? Тэд нар чинь тэгэл төгсөж байгаа шүү дээ. Юу тэр хүүхдийн сэтгэл зүй, сургууль хүмүүжил, оюуны хөгжил бүх юмнаас ямар ч төсөөлөлгүйгээр төгсөж байгаа шүү дээ. Тэгэл бошин нэг сургуульд салиа аваад тэгэл ажиллаад явж байгаа шүү дээ. Тэр бүгдийг мэдэх байгаа шүү дээ. Яадаг бол энэ багш нар яадаг бол би тэр бодвол сургууль орж ингээл заал дөрвөн багш нар сууж байгаа байхгүй. Тэгээд урд хэсгийнх нь болохоор жоохон ахмаг насны жоохон амьдрал үтсэн юм уу сөрхийнүүд нэгээд урдуур суугаад ойлгоод хойгоор жоохон залуу багш нар суудсан. Тэгэл яг л оюутан хүмүүстэй айлмас ганцсан ингээл ажиж удаж яриа л. Одоо нөгөө хэдэн тэр ч одоо юу лээ 5,000 сурагч тагж байгаа шүү дээ. Тэр юуны Чингэлэг дүүргийн тэр 10 жилч 14 дэх сургууль 20 дугаар сургууль 21. Тэгээд энэ багш нарын асуудлыг л одоо Монгол улс шийдэхгүй болвол юмд бол цаашдаа юусэн маш хямрал өстой ер нь хэцүүд нь. Тийм учраас нэг ээж аав нар чинь хөргөний дөрнөөс нэг цогтаалгаал нэг хувийн сургуулиудын төрлөө оруулаад л бүр баларж байгаа. Хувийн сургууль бол бүр ерөөсөө бүр аль шүү дээ хүүхдийг. Юу ч мэдэхгүй тэгэл одоо амьдрал руу ороод хатуу ширүү өгч сонсохгүй ямар ч тэмцэлгүй тийм хүүхдүүд тэгэл дандаа зөөлөн уян үг сонсоо суртсан. Тэгэл юм л бол орон дээр одоо атралтаа тавьчих ч юм уу эсвэл өрөөрөө ордог ч юм уу эсвэл хүмүүсээрээ гардггүй. Одоо Gen Z гэдэг байгаа ш Gen Z. Сая одоо таксигаар нэг залуу намайг хөөж ирсэн. Тэгээ жоох юм ярьжсэн чинь би Gen Z гэж байна. Чи арай биш үү? Хэдэн настай юм гэж 28 гэлөө 29 гэлөө. Өө биш. 25-аас доош л Gen Z орно. Өө тийм үү цаашгүй ашгүй гэж байгаа. Харин чи тийм учраас чи надтай яриад байгаа байхгүй юу? Чи таксигаар яриад байгаа байхгүй юу? Чи Gen Z байсан бол өнөөдөр гэртэл хийж байгаа. Гар зураг орцсон. Тэгэл одоо нөгөө AI даал, ChatGPT даал. Тэрнтэй хад жаргалтай бүгэн баяр. Гадаа цас орж гэнэ үгүй юу тэр гудамжинд инээ тэр амьдрал бол тэр залууд ямар ч хамаагүй. Ээж аав хамгийн минь бэлдэж өгч гисэн. Тэгэд ийм нэг одоо ямар ч амьдралын тэмцэлгүй бүх юм бэлэн аюултай бүр тэр бүр гэдэг мас айрам одоо нийгэм рүү орж ирэх гэж байна шүү дээ. Бүр айрам. Ажилд эдгээр орж хатахгүй яа бол ажилд орохч хатуу үг сонсно. Үзэлцсэн. Тулалд нь амьдрал гэдэг чинь тулалдаа шүү дээ. Тэ. Тэгт яах мэдгүй. Тэгээд би энэ талаар бодоо. За энийг ер нь нэлээд нэг юм бохмаа. Цаашиж ер нь энэ багш нартын асуудлыг ер нь нэлээд гаргаж ирэх хэрэгтэй юм байна. Тэгжээж эднэртэй ер нь нэлээд юм болох хэрэгтэй юм байна. Тий. Тэгээд ер нь бол энэ нэг төсөл болох хэрэгтэй л гэж бодоод байгаа. Багш нар руу хойртох хэрэгтэй юм байна. Яг бол нөгөө талд чинь одоо бичсэн байна шүү дээ. Хиймэл оюунтаа сурагчид оюутнууд байж шүү дээ. Тий.
бүх юмдын дотор багшийн хичээлсээр самбар дээр юу авч аваагүй тоохч. Багш өөр гэдэг энд бас нэг юм мэдэхгүй шүү дээ. Ер нь хүн чинь нөгөө яриад эхлэхээр баригдчихдаг гэдэг шүү дээ. Мэдлэгтэй мэдлэггүй. Тэр асуудалтай. Тэгээд энэ сэдвүүрээ ер нь нэлээ хатуухан шиг орё гэж бодоод цаашид энэ дээр нэлээ ажиллана. Энэ сэдв дээр тийм багш нар гэсэн сэдв дээр. Яг хөө тэр цалингийн асуудал, амьдралын асуудал тэр бол хоёр дахь асуудал. Тэр нөгөө өөр хүүхэд залуу үеийн өмнө хариуцж байгаа тэр хариуцлагыг яах вэ? Хариуцлага чинь мөнгнөөс үнэтэй шүү дээ. Тийм. Гавьяат багш гэсэн хачин цолнууд байна. Тэр мөрийг одоо болох хэрэгтэй. За одоо ингээд ирэхэр чинь нөгөө юу сурах вэ? Өөрөөр хэлбэл юу сурах юм? Хүүхдүүд юу сурах юм? Багш юу сургах юм? Асар том асуудал гарч ирж байгаа байхгүй. Маш том. Яг энэ одоо сурах гэдгийг одоо бид нар дахиад одоо улсын хэмжээнд ярихгүй ерөөсөө болохгүй. Юуг одоо сурах гэж ойлгоод байгаа. Юу ерөн сурах гэдэг байгаа. Юу сурах гэдэг байгаа. За тэгээ нөгөө талд нь энэ мэдлэг сурах, нөгөө талд нь эрдэм сурах. Энэ хоёр маш том ялгаатай. Хүүхэд бол мэдлэг сурах гэж байгаа. Багш бол эрдэмээр сургана. Олон талын эрдэмүүд байна шүү дээ. Багшид эрдэм хэрэгтэй, эрдэм заах хэрэгтэй. За эрдэмгүйгээр багшийн их сургууль төгссөн бол одоо тэгээд хүүхдэд юу ч хүргэж зааж чадахгүй. Одоо загнаад ч хэрэггүй, айлгаад ч хэрэггүй, гэрийн даалгавраар дараад ч хэрэггүй, тооны хичээл орж айлгаад ч хэрэггүй. Тавандаа муу бол муу гэдэг тэр цаг үе энэ төр одоо өнгөрөө үсттэй юм ч та. Тэгэл би нэг хоёр талаас энийг бас гаргаж хэрэгтэй. За лекци дээр энийг би эхний хэсэг нэлээ ярина. Тэгээд дараа нь нөгөө юу Ex Machina гэсэн фильм байгаа. Тэрэнд бол хиймэл оюунтай эмэгтэй хүн оюунтай залуу хоёр одоо ингээд танилцж байгаа. За тэнд нэг нь асуух, нөгөөх нь хариулах, сурах үйл явц явагдаж байгаа байхгүй. Маш том юм сэдвтэй өнөөдрийн лекц бас жоохон урт болж магадгүй шүү. За энэ бол эртний одоо зураг. Одоо 1000 жилийн өмнө Арабын ертөнц бидний яриад байдаг энтхэг хятад, араб одоо тийм ээ, Перс халуун дулаан оронтой амьдрал цэцгэлдэг жимс ногоо элбэг дэлбэг хоолунд ус одоо юу гэдэг юм бүх юм элбэг дэлбэг тэр цаг үеийн энэ ардууд бол яг энэ сургуулийн одоо эхлэлийг тавьж исэн байгаа байхгүй юу. Гэхдээ ерөнхийдөө сүм хийд сургууль хоёр холилдоод явж исэн. Бид нар шашин гэж буруу яриад байдаг. Сүм хийд гэж буруу нэрлэдэг байгаа. Ерөнхийдөө сургадаг төвүүд. За монголоор одоо орчуулах юм бол боловсролын төвүүд. Энд бол боловсрол сурж байгаа. Тэгээс энд одоо тоо сураад л багш нь мэдэмхийрээд л тийм үү хүүхд эдгэрч нөгөө дулан сандраад л тийм байхгүй. Боловсрол авч байгаа. Юм сургаж байгаа. За энэ бол нэлээд төвхтэй 1000 жилийн төвхтэй. За бид нар бол мэдээж одоо ийм төвх бол мэдэхгүй. Тийм учраас нөгөө нэг нийлээд байгаа шүү дээ. Надад одоо сугуучлаад явах өгдөөцсөн эцэг өгдийн философийн боловсролын ном байдгүй. Тэгээ би одоо сугуучилж явах номоо өөрөө бичиж эхэлсэн гэж. За ингээд бусад ардууд бол сурах гэж хүүхдийг сурах гэж бөө юм болт юм байна. Охид хүүхдийг хүртэл салгаж хүртэл сургуулиуд байгуулт юм байна. Энэ бол одоо жишээлбэл охидуудын сургууль ахгүй юу? Цаана арабын охидуудын сургууль, дунд хэсэгт нь английн охидуудын сургууль, доотолд энтхэгийн охидуудын сургууль, хамгийн захад Японы нааталт охидуудын сургууль. Хүүхэд байхгүй. Гэхдээ багш нар нэрхтээ байж болно. Хэрэгтэй эмэгтэй багш нар байж болно. Тэгээ би нэг хэдэн онд үлээ нэг одоо 10 жилийн өмнө Японы Фукуокад Азийн философийн хуралд очиж ирсэн. Тэгээ надад цаашаа намайг ч бас тэнд бас нэг дэд ерөнхийлөгчээр сонгож ирэл янз бүрийн бодоодсон. Би тэгээд дараагийн жил нь очиж чадаагүй. Яг бол Монголд л чи энэ ажилдаа зууралдаад юу Японд гадаад орнд очихсан хурал молд очиод явж байгаа. За авч өрөхгүй тэгээд илтгэл хэлэх гэж бөө ажил. Тэгээ би очиагүй тэгээд намайг одоо тэгээ болиулсан л гэж амжихгүй л гэсэн.
Зүгээр яг их сургуулийн янз бүрийн профессор их сургууль багш байсан бол надад тэр аягүй ашигтай. Бэлтгэлүүдээ юм уу янз бүрийн бичсэн юмнуудаа янз бүрийн гадаадын янз бүрийн хэвлэл мэлдэгөөд ийм хуралд оролцоо, ийм бэлтгэл тавилаа гэд явахаар одоо гадаад очиа тэгвэл цалин малын нэмэгддэг ч юм уу төсөл мөслийн мөнгө ч олж авдаг байхгүй. Надад тэг шаардлага байхгүй. Надад одоо янз бүрийн зөв нэтгүүлд юм бичиж өгөх ямар ч шаардлага байхгүй. Тэгээд тэр Японд очсон чинь бид нар хуралд оролцоод явж хахад яасан байхгүй юу? Японы эмэгтэйчүүдийн октоодын сургуулийн заалыг бас тэр хурал зохион байгуулж ирсэн түрээслийг тэнд нэг өдөр бид нар хуралдсан. Тэнд нэг Япон ихтэй багш байсан. Тэгээд Германд сурч ирсэн гэхээр ингээд бид хоёр бас германаар айгүй их дажгүй байсан. Тэгэхдээ би одоо ямар дараа нь ямар тэр сургуульд очиж ямар лекц орж багшилтай биш одоо тэгээд Монголтойгоо зурлалдаг юм чи. Тэгэд энэ өөр юм тийм энийг бид нар олоо ойлгох хэрэгтэй. Яагаад энэ ард түмнүүд октоодын сургуулийг чухалчлаад байгааг. За тэгээд байжсэн чи бас хөгжлийн сургууль гэж байгаа байхгүй юу. Тэр цаатлынх нь Япон, доотлынх нь юу байсан баха, англи байсан баха. Энтлийнх нь энтхэг тийм. Наа хөгд. Тэгээд би бодохгүй юу. Одоо өөрийнхөө баг насыг бодож байгаа байхгүй 10 жилийн сургуульд байхад. Би ч одоо хүнд гараа байлаа шүү дээ. Нэгдүгээр ангид ороход намайг манай багш ангийн дараа болгочихсон. Тэгэл би чи ангийн дараа болчоод байжсэн чинь за молор итнэ юу самрын удгараад ир гэлсэн. Самрын удгаар гаргаж ирлээ. За энэ гараад багш нарын юунд тагимд очиод хурал зөвлөгөөч гэлөө. Чад хурдгаа очиж төр. Цаашаа хүүхдүүдийг ч юмс болгож шүү. Тэгэл би ч яг самрын удгаар гарч ирээл. Бүх хүүхдүүд рүү хараал. Ингээл багш гараа явчихсан. Одоо 33 дугаар сургууль гэх тэнд байдаг шүү. Тэр ангаач би сана. Яг бол би тэр нэг хүүхдэд хөл рүү үзэгдүүлсэн байхгүй. Тэгэл ингээл зогсож ирсэн чил энэ тэнд босоод л хоорондоо юм арай л эхэлж байна. Тэгэхээр шууд очиод тэмгээс уу гэсэн чил. Яат ингэж. Гарын нурангууд тушгицсан. Яаж байгаа гэж уйлаас олцсон дөгдөж. Тэгээ цаашаа явж чи бас нэг охин ийшээ хэрэлдэ хөөх нүгтдэг. Чүнгээс уу. Тэр бүр сайн санд эмхтэй яриад. Яад гин. Тэр ч гарын мушгицсан гэсэн ч өгч бас уйлаа явчихсан. Тэгээ дахиад ингээл явж чи тэнд нэг үзүрт бямба гэдэг хүнд гараа ирсэн. Тэр бас босч ирээл ингээл хамаагүй ингээл явж ин тэгэхээр өөчөөс өө гэж явуудчих гэж. Яад гин гэж. Оо явууцгүй гэж. Үзье. Самбарын урд гарсан нөгөөдөө зодтолтоод. Нөгөөдөө зохиод ноочлаа. Тэгсэн чинь нөгөөдөө чинь ширээн дээрээсээ үзгээ авах юм ба та. Үзгээ өрөө надруудаа ярьж байна. Тийм байлаа шүү дээ. Нэг дараа гэж. Тэгээ нөгөөдөө чинь ноцож ирсэн нөгөөд шаад миний яг ингээр үзгээ хуусч тий. Нөгөөдөө дарж аваад. Тэгсэн чинь багш аваад ирсэн. Бөөн зодоо. Бөөн хүүхдүүд өлтсөн. Баахан хүүхдүүд ингээ гарын мушгаад өлтсөн. Маргааш жилдээ ирсэн. Ингээл ирж явсан чинь баахан нөгөө миний нөгөө ойлоосон нөхдөөд ах нарыгаа давлаад ирсэн. Намайг удаа болохгүй ирсэн байж. Би тэгээд болтаа цогтаагаад хичээлээ таслаар бүр өө юм болсон л доо. Тий. Тэр өдөр яг чэ өсөн үзчихсэн байхгүй юу. Тэгээ би яг энэ дүнгээр болцсаар байгаад гадуур дотор тэнсээр байгаад тэгж байгаа би сурагчдын постууд баригдсан юм аа. Тэр үчин бас сурагч уцтай хүүхдүүд гадуур тэнж явбал баригдаг байсан байхгүй юу. Тий. Амар байлаа шүү тэр үе чинь. Тэр бол Монгол амьдрал мэдхгүй байхгүй юу. Тийм үзэг байхгүй юу. Хотлаад нэг хотын түгээр хаагурч байсан дарга нарын хоолгондоо хахад цатсан хүүхдүүд байсан байхгүй юу. Тэр арчлах гэж. Социализм мэдхгүй байхгүй юу. Тэр бүр хараг энэ төрөд идэх байхгүй юу. Тэр юу ч мэдхгүй байхгүй юу. Тэгээд төгсөргөө сурагчдын постод баригдж өрөө. Тэгээ би буцаж нөгөөдрөөсөө мултраад 4-р ангийн 2 ихч наваг ингээд хөтөлчихсэн. Нэг нь миний зүнхийг барьцсан. Сургууль авч яаж чинь гэсэн. Тэгээд би тэнд очиод сургууль руугаа очиж ашгүй хичээл зарж байна. Нэгдүгээр анги чинь эрт тардаг. Яг бол маань чинь тэр үе чинь 33 дахь сургууль чинь хүүхдүүд биш шүү дээ. Айгүй хэсэн байхгүй. Микр чинь гинт 12 дугаар хороол байгуулагдаад битүү шинэ үеийн монголчууд өрөөд ирчихсэн. Анхны сэхэдэн монголчууд оролж дүүн байсан. Тэгээд хүүхдүүдээ тэнд ажид өгсөн. Бүгд өглөө аваа нөхрүүд ажиллаа гараа явчихдаг орой ирдэг. Тэгтээ орой яг заримдаа бас ямар хичээл үзсгээ шалгадаг байсан байхгүй. Тэг би ч айгаад за орой шалгуул яг би яг баларна. Тэгээ байжсэн чи айгаад
Яг тарж яхад нь очисон. 3 цаг л хичээл ордог гэсэн. Яг бол 3 ээлжтэй байсан байхгүй юу. Би чинь нэг нь яв байсан байхгүй юу. Цааталт нэг нь Ж байгаа шүү дээ. А Б Б К Т Ё Ж. Нэг нь Е хүртэл гэж анги байсан. Би чинь нэг нь Ёд нэсэн байхгүй. Тэгээ дараа нь тэр чинь хуваагаад 48 даас сурч Орос сургууль байжгаад хуваагаад Монгол сургууль болгоод бид нар чинь бишээ болсон байхгүй. Хоёр хэсэг болсон. Тэгээ би азар яасан гэхээр очсон чинь харин нэг охин харин миний дэвтрийг "Маа, чиний дэвтэр аваарай" гэж надад шийдсэн. Тэр чинь өсөг болгон үзээд өсгөө бичиж багштай хураалгаад маргааш нь дахиж өсөг үзээд тэрийг гэртээ бичээд өглөө нь хураалгадаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь улаанаар багш ингээд Ч өсөг биччихсэн. Нэг хоёр хуудас давтаж бичээрэй гэд авчихсан. Тэгвэл би дэвтрээ аваад харихсан айгаал. За яг гэр оройхонтой таалдах юм бол яг шалгана анги дээрээ бас битрийгээ бас бичдэг байхгүй. Тэгээ гэртээ дахиад бичдэг байхгүй. Тэгээ би сургуулийн ард суужгаад тэрээр гарч ирж чад. Өө баахан Ч өсөг бичээд. Нэг таг. Тэгээ орой багш гэр орныхаа ямар өсөг үсэг Ч өсөг үтсэн энэ төр гэл бичсэн үү? Бичсэн. За дүүгээ цэцэрлэгээс авъя. Тэгээ өнөр цэцэрлэгээс авах явна шүү дээ, тэ. Нэг нь цэцэрлэгт, нэг нь яйсэлтээс хоёуланг нь аваад гэдэг айл шүү дээ. Өглөө өргөж өгнө, тэ. Нэгдүгээр ангид байх чи ажилттай байлаа шүү дээ гэж одоо. Тэгээд би боцоод байдаг байхгүй. Энэ одоо жирэнзи одоо яана гэж боддог байхгүй. Тэр тэмцэж амьдрал тэмцэж үзээг боддог. Яаж амьдрах юм мэдэхгүй. Тэгээд энэ эрэгтэй эмэгтэй хүүхдүүд тэр үед тусдаа одоо байсан бол би бас амар байштай л гэж бодсон байхгүй. Зөвхөн эрэгтэй. Би ч нөгөө октод чи очиад гарын мушгаад өлөлдөж байгаа чи томоотоо суугээл. Дараа нь би чи 4-р ангид өлөө 48 дахад 5-р ангид орсон. Бас ангийн дарга байсан чи манай нөгөө багш чи надад 2 муу сурдагт хичээлийг гэрийн даалгаврыг хийгээд надад өчгсөн. Хоёрыг. Тэгээ одоо хөгөөдийн сургууль байсан бол бид гурав тэгэл зогсож байсан баг л. Тэгээ би гэрийн даалгаврыг хийлэгдэг. Нөгөө хоёр чи нэгийнх нь гэрт очсон, нөгөөхийнх нь гэрт очсон чи манай гэрт очихгүй гэдэг. Гэр чинь оч гэрийн даалгавар хийлгэх гэсэн нөгөө. Ухаан төрөх хэвээр. Ухааныг ээж төрөхгүй, аав төрөхгүй. Тэнд л асуудал байдаг байхгүй. Мэдлэгтэй багш, мэдлэгтэй боловсралтай сайн мастер төрүүлдэг байхгүй. За тийм мэдлэг боловсралтай, өндөр мэдлэг боловсралтай сайн мастертай, сайн багштай таарах бол ерөөхдөө ухаан төрөхгүй. Хүний бодол. Бид нар одоо яаж бодох хэвээр. Мэдлэг гэж юу юм? Тэр тухай бичсэн тамийн мэдхэн ном байгаа. Ер нь бидний одоо тархин дотор ч л одоо ухаан байгаа шүү дээ. Энэ дотор ч л бидний бодол яваа, бидний сэтгэл яваа, бидний мэдрэмж яваа. Тэгвэл энэ ухаан яаж ажилладаг? Хүн одоо санаагаа хэлэх дуртай. Тэгэхээр санаа гэдэг чинь бас тийм ч хүчнтэй зүйл биш шүү гэж. Нөгөөдөгөр ерөн сэтгэл гэж юу юм? Бид нар одоо англиар feeling гэсэн үгийг манайхан мэдрэмж гэж буруу орчуулад байдаг. Уул нь сэтгэл гэсэн үг байна. Бидний сэтгэл ер нь ямар? Бидний ямар сэтгэлтэй байх ёстой? Монголын сэтгэл ер нь ямар? Бидний ухаан хөгжихэд олон зүйл хэрэгтэй. Хамгийн нэгдүгээрт бид нарт мэдлэг хэрэгтэй. Гэхдээ мэдлэг гэдэг олон төрлийн мэдлэг байж аж бид цаашраа яв. Жишээлбэл мэрэгжил гэдэг бол нэг л төрлийн мэдлэг. Эмчийн мэрэгжил, багшийн мэрэгжил, инженерийн мэрэгжил гэдэг бүгд нэг төрлийн мэрэгжлүүд. Нэг л төрлийн мэдлэг. Бид боловсралгүй учраас олон зүйлийг мэддэг. Өөрийнхөө үнэмшлэр явдаг. Үнэмшил гэдэг чинь баталгаатай биш. Хүний санаа баталгаатай биш. Бид дандаа санаагаа ярьдаг. Өөрийн санаа өөртөө гэсэн маш их алдаатай ойлголт явдаг. За энэ нөгөө нэг Песталоцци гэдэг Швейцарын сургууль мөчлөгч байдаг. Ер нь хүүхэд энэ сургууль ямар байх хэвтэй юм? Хүүхэд ямар үед юм сурдгийг, ямар үед юм сурдгүй. Хичнээн зорилж шашгираад гой ном дэвтрүү зүүж урдан багш янз бүр ямар ч нэмэргүй. За яаж хүүхдийг сургах вэ? Асар том онолтой Песталоццигийн одоо юу гэдэг. Манай төрлийн юуны тэнд 13 дугаар болоо цаана байсан баха. Песталоццигийн нэрнчт энэ бас гоё. Энэ тэндээс нэг гоё нэр болохоор тэрний нэрнчт тэгээд нэрийг тавьчихдаг шүү дээ. Тий. Тэгээ энэ хөшөг та нарыг сайн харах хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр Песталоцци баруун гараас нь жоох аяахан татаад тэгээд яаж байгаа бол урагшаага юм сурч мэдхэд сонирхлын төрүүлж татж байгаа байхгүй юу? Тэр нь сонирхлын төрүүлэх. Тэгээд зүүн гарын та нар хараарай. Тэр яг нуруунд дээр нь байгаа. Тэрний өгсөн үг бол араас нь жоохон дүлх. Тий. Тэгэхээр хүүхдийг юм сургахад нэг талаас сонирхлын төрүүлэх хэрэгтэй. Хоёр талаас жоохон төлөхөж жоохон шаардах хэрэгтэй. Одоо боловсролын энэ багшийн их сургуулийн нэг том профессор өгөнтэй би бүр хэрэлдэжсэн тэр нөгөө юун дээр нэг номын юун дээр хүүхэд төвтэй юу юм хүүхдийн ирэх мэрх баргалж
гэрийн даалгавраа хийгэж хийж баргаж ээж болохгүй энэ төр солиороо нөгөөдөж. Юу яриад байгаа юм бэ? Хүүхд өөрөө ухамсараараа хийж гэж. Нэгдүгээр ангийн хүүхд нь ухамсараар гэрийн даалгавраа хийх байх та. Юу яриад та болсоор өс мэдхгүй байсан. Чи философч мэдхгүй л дээ. Юу философч тэр чигээрээ сургууль мужид боловсрол гэдэг юм чи. Тэг хэцүү вэ? Өөрөөс маань энэ систем бол амар. Тэг яг ер нь бол юуны заавал одоо Европын юу гэхгүй би одоо барууны ер нь ертөнцийг ардаа жоох орхиод араб энтх хятадын ертөнц рүү их орж ирж байгаа. Ялангуяа Төв Азийн одоо номнууд руу би их орж ирж байгаа. Онол философи руу. Тэгээ энэ бол тэр Балас гүний гэж юуны одоо Киргиздрийн хавьд байсан. Юм тэр хэсэг чинь Туркүүд л гэж хэлсэн байна Турк ард түмнүүд л гэж хэлсэн байна. Сүүлдээ тэгээд нутгийн онцлогоор Киргиз, Тажик болоо явчихсан байлээ. Узбек болоо явчихсан байлээ. Тэгээд тэр үеийн Балас гүн ямар ном бичсэн бэ гэхээр тэр хутгатын бэлэг гэдэг юм ном бичсэн. Тэгэхээр бэлэг гэдэг нь бол мэдлэг, ухаан гэсэн үг. Одоо бид нар бэлэг үгүй сайхан бэлэгдэлтэй үг хэллээ. Арга бэлэг тэргээл бэлэг гэсэн үг янз бүрээр бичиж хэрэглээд байж шүү дээ. Тэнтгэл юм явж байгаа байхгүй юу. Ерөнхийдөө ухаан сайхан одоо ухаан мэдлэг танин мэдхүү хэвгүй тийм л юм одоо бэлгэлж байгаа байхгүй юу. Оюуны юм явж байгаа байхгүй юу. Тэр арга бэлгийн чинь бэлэг нь энэ бэлэг явж байгаа байхгүй юу. Арга нь болохоор бие байхгүй юу. Тэгэхээр бие ба ухаан гэсэн ойлголт байхгүй юу арга бэлэг гэдэг чинь. Манайд одоо тэгээ буруугаар л айлбарлаад байд. За хутагт гэдэг нь бол ерөнхийдөө ханхүүгийн одоо мэдлэг чадвар гэсэн тийм ном. Тэгээд тэр үеийн хааны тэр үеийн хар ханд гэсэн хаан тулс байсан. 1100 оны үед тэгээд хааны ханхүүд ирээдүйд одоо мэдлэг боловсролтой сөрхий одоо хаан болох учраас ном бичиж тэр хүүг одоо сургаж байгаа байхгүй юу. Бид бол энэс ерөнхийдөө явахтай жоохон хаслагдвал хутагт хойлгаад гэдэг бид нар жоохон буруу хэрэглээд байдаг. Уул нь хутагт гэдэг маань ерөнхийдөө одоо ханхүү, дээдэс гэсэн тийм үг явж байгаа. Дээдсийн оюуны оюун биш мэ. Тийм дээдс гэсэн үг цаана явж байгаа. Тэдний дээд хүмүүсийн мэдлэг гэсэн. Ард нь биш шүү. Тэгэхээр одоо бид нар яриад байгаа одоо нэг хурлын гишүүч гэдэг юм уу, яамны сайдч гэдэг юм уу, тийм үү? Янз бүрийн одоо профессоруч гэдэг юм уу? Тэднэрт одоо мэдлэг маш хэрэгтэй байхгүй юу? Диплом биш. Одоо цол зэрэг биш. Тэгэхээр ийм одоо ном бичээс одоо одоогоос тийм 900 жилийн өмнө. Тэгээд тэр хэвлэлсэн тэр дундаа болохоор тэр бичгэн. Тэгэл ингээл ингэж уншаа судлаа 900 жил болцсон ард түмэн биш үү? Төв Азийн тэр ард түмэн. Тэр эдгэрт одоо яаж харьцах мэдэхгүй. Баахан дипломтой нөхдөд очиод харьцаж тавах шүү дээ. Битүү мэдлэг байж шүү дээ тэр чинь. Битүү ном уншсан хүмүүс байж шүү дээ. Тэгээ ер нь сурах гэж үг яг юу хэлээд байгаа юм тий. Ер нь бол психологоо сурч мэдэх өөрийнхөө. Психологийн зааж байгаа байхгүй. Шууд физик математик заадаг хэрэггүй шүү. Чиний сэтгэл зүй юм байна, хүний сэтгэл зүй юм байдгийн сэтгэлийнхаа хөдөлгөөн төр бүхэл үйл ажиллагаа сэтгэлийн гаргаж байгаа тэр одоо төрх байна уу юу вэ бүгдийг одоо засаж янзалж сурах. Тэгээд ямар ч үед бэлтгэлтэй байх сэтгэл зүйн. За хоёрт нь болохоор тэрхээр emotion сэтгэлийн хөдлөлүүдээ яаж одоо сурч бэлдэх. Психолог дотор өчнөө юм явж байгаа. Бид нар сэтгэл зүйн салбар гэдэг бүр том салбар, сэтгэл судлалын том салбар явж байгаа. Мэдрэмж, зэдрэмж бүгдээрээ орно. За дараа нь нийгэм зориулж сурч бэлдэх. За энийг л би асуугаад байгаа байхгүй юу. Тэр нөгөө машинтай жипний ард сууж сургуулаасаа гэр хүртэл хөргөччээд дараа нь гэртээ оронгуудаа компьютертай өрөөрөө ороод суучдаг. Тэр хүүхдүүд одоо нийгмээс асар тустай вакуум жиж өсөж шүү дээ. Тэгээ саяны залууд гэж байгаа хөө. Тэгэл бид нар ч одоо тэгэл зэнжиг одоо энэ нэг л залуучууд чинь шүнэл гэрээсээ гардаг шүү дээ гэж байгаа хөө. Яг нүхний амт шиг байгаа байхгүй юу. Таруу хулган одоо юу гэдэг. Өнхийн хөрөн одоо юу гэдэг тийм үү. Бүгд одоо шүн нүхнээс гарч байгаа шүү дээ. Өдөр гарч ирэхгүй. Тэр чинь энэ хүүхдүүд чинь шүнэл нүхнээсээ гарч ирдэг биш шүү дээ. Тэгээ нийгэм рүү үзэж явахгүй. Автобусанд хэн сууж үтсэн бэ гэдэг бараг тэдний донд тийм
тэмцээн зохиох хэрэгтэй юм билээ. Тэр нийгэм рүү хөзөөж орохгүй бол нийгэм бэлтгэдэггүй хүмүүс. Заал уйлал тэр дарга муу, тэр ажил муу, ажлаас солино, сургуулиас солино, тэрийгээс солино, энийгээс солино, нэгэд ах юм билээ зогсоо заяг. Тэг муухай хүмүүс энэ төр гэл. Зогсоо заяг. Өөрөө бол гайхамшигтай. Number 1. За одоо тэгэд бодол болгож сурах. Альва нэг юмны тухай бодож сурах. Маш хэцүү. Тэр худагт бэлэг дээр ч үзсэн шүү дээ. Худагтын бэлэг дээр бол бодож сургаж байгаа шүү дээ тэр заал. Хаан хүн яаж толгойн ажилдаг байх вэ? Тийм амар биш. Одоо миний ертөнц бодол мэдлэг гэх ном байгаа шүү дээ. Тэр чинь 100-aa тооцсон бодлын тухай бичсэн байгаа шүү дээ. За тэгээд одоо биеэс орж бэлдэнэ. Миний бие эрэгтэй, эмэгтэй, тэдэн настай. Миний бие онцлог, хөл гар, бүдүү нарийн өндөр нам тэрийг ойлгох. Хизээч одоо тийм үү? Одоо Instagram ч гэдэг юм уу, TikTok дээр ч байдаг юм уу, дандаа л чирээсэн октодын зураг тавьдаг ч юм уу. Эрэгтэйчүүд тавихаараа битүү боди билдинг тавьдаг ч юм уу. Ямар шаардлагатай юм. Тийм битээ болох гэж одоо хамаг мөнгө цагаа өрөх шаардлагагүй шүү дээ. Ямар одоо яхан болох гэж байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд нь өмсөн хувцас зүсээр нэг л яхан шиг л харагдаад байгаа шүү дээ. Эрчүүд нь болохоор нэг л боди билдэнгүүд тэрүүр тэг яах гэж байгаа юм ямар юу юм уу бүгдээр одоо бие хамгаалагч нар болох гэдэг юм уу. Тий манай нөгөө дээгүүрх нөхдөвч чинь хүртэл боди билдинг гэдэг тийм үү? Би хамгаалагчаасаа илүү булчинтай энэ төр зогсож байгаа шүү дээ тий. Тэр нөгөө гадаад гэж андуураад байгаа шүү дээ. Би хамгаалагч нарыг оруулахгүй гэдэг. Би одоо тийм алганы үйл шүү дээ. Нөгөө гайхаад байгаа шүү дээ. Уулын чи бүргээд ажилдаа тийм үү ядарчихсан маш их толгойн ажилтсан тийм хүмүүс орж ирэх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь шүү дээ. Яа гэсэн мистер орж ирж байгаа шүү дээ тий. Ийм баг чи зөрчилтэй манай нийгэм. За сурах ба хүний ухаан. Өөрөөр хэлбэл юмыг сурна гэдэг биш шүү дээ. Нэгдүгээр ухаантайгаар явагдана. Тэр ухаарч сурна. Хоёрдугаар өөрийн ухаанг сурцсан байна. Мэдсэн байна. За энэ чинь ерөөсөө манад ерөөсөө ирэхгүй байна. Тэгээд тэр өөрийн ухаанг сурдах юмаа гэдэг чинь нөгөө бүтггүй нөхдөд чинь 70 сар гэдэг байгаа шүү дээ. Буруу хөхтэй тэгээ буруу орчуулгатай буруу тайлбартай тэгээд бүхэл бүтэн одоо мөсийг жил болгоно магиструу докторууд төгсөж шүү дээ. Хүний сэтгэл зүйн хүний ухааны талаар ямар ч төсөөлөлгүй. Сэтгэл зүйчнэр цагийн тэдэн төгрөг олдог гэсэн. Гээл. Тэгэл ам нартай өрсөлдөөл. Тэгээд цагийн 100 мянга 200 мянга гэсэн баг. Амар юм л. Очир ч юусоо дуусдаггүй гэсэн. Тэгэхээр дад ухаанаар өөрөө мэдхгүйгээр юм сураад тэгээд тэр хадгалагдчихдаг байхгүй юу? Өөрөө мэдэхгүй. Тэгээ би нэг хэлдэг тааш тэр 70 ухааны ёроол 70 hidden memory гэдэг шиг доор нь ороод хадгалагдчихна. Өөрөө мэдэхгүй. Тэгээ эзэн нэгэн цаг тэр нь гараад ирнэ. Тэгэхээр одоо яг нөгөө тэгдэг шүү дээ. Унтахаа өмнө гадаад хэл одоо ингээд сурах тийм үү? Айгуу сайн гэдэг шүү дээ. Унтсан унтаагүй хооронд энэ тэр чинь 70 ухаан руугаа өгнүүдийг оруулж байгаа байхгүй юу? Тэгээ 70 ухаантайгаа ажиллаж сурцсан хүмүүс аяг байд юм байл. За юу сурах юм? Шинээр мэдэх мэдлэг сурнаа. Шинээр сурч байгаа бүх юм цоо шин. Цоош нь учраас ойлгомжгүй, хэцүү, уур хөрмээр, дургу хөрмээр. Ядармаар. Шинээр. Юмыг шинээр ойлгож эхэлнэ. Өмнөх ойлголтууд хоцрогдсон, өөрчлөгдсөн. Шинээр төрөх гаргаж эхэлнэ. Гадагшаага. Ямар төрөх гаргах юм? За зүс, царай, хувцс, хунар, биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал шинээр суралцсан. Шинээр чаддаг чадваруудтай болно. Шинээр чаддаг чадваруудтай болно. Шинэ үнэт зүйлүүдтэй болно. Хуучин байсан үнэт зүйлүүд нь хоцрогдно. Сурахад чинь асар том үйл явц болж байгаа байхгүй юу? Тэр чинь энэ Хятад, Перс, Грек, Арабын ард түмнүүд мэддэг учраас тэр багаас нь
тэр эрэгтэй ч хөвгүүдийн сургууль, тэр охтуудын сургууль, тэр тэгж суулгаад, ингэж хуцлуулаад ингэж л идэх чинь тэр чинь аргагүй байхгүй юу? Түрүү тэр арабын ертөнцийг харсан шүү дээ. Охтууд нь цагаан алчаар зүтсэн. Ус зүсээрээ гаргаж болохгүй. Хамаагүй бие мие харагдаж болохгүй. Тэгвэл эрэгтэй хүн өгшин залуугүй нүдэнд нь ус гүлгэнийг эхлэн шүү. Шам харчих юм бол. Тэгээд тэр эмэгтэй хүмүүсийг эрэгтэйчудаас аль болох зайтай байлгаад байгаа чи тэр байгаа байхгүй. Бид нар ч бол нэг ангид орж ирэл зодтолтол ноцтол тэгэл баргалж нэг охиныг баргалж яг гач байгаа. Тэгэл хоорондоо дурлалцаа суугаад баргалж 10 төгсгөөс өмнө хүүхдтэй болол. Намайг байхад манай ангийн нэг охин хоёр тэгээ илүүддөө юм болол 10 төгсөх хүүхдтэй болцсон байгаа юм чи. Жирэмсэн 10 төгсөж байгаа юм чи. За энэ өнөөдөр бол бид бодож байгаа шүү дээ. Өөрөө хаагур сонсох бол амар өгч сайн нэг тоо гарсан байсан шүү дээ. 14 5-тай 80 хэдэн охин хүүхэд гаргалаа гэсэн шүү дээ. Төрөх газар мэдгэцсэн шүү дээ. Тэр чидэрч зүгээр л сайхан. Юун хичээл сургууль доо очих. Сайхан секстэж борнотох гэж баг сургуульд очдөг юм ааш. Тэр бүр хачин газар болцсон байхгүй сургуулийн газар гэдэг чинь. Тэг ийм үед хатаа багш хүн гэдэг ямар байх вэ? Мөн мэд. За шинээр хандлагуудтай болно. Гадагшаа хандах хандлагууд. Англиар attitude гэдэг байгаа шүү дээ. Шинээр. Өмнө би ингэж ханддаг байсан, одоо тэгж хандах болчихсон. За шинээр сонголтуудтай болно. Өмнө ийм дуртай байсан. Дандаа ийм авдаг байсан. Ийм авмаарсан гэж санагддаг байсан. Одоо тэр байхгүй болчихсон. Ийм том сэдвүүд байгаа байхгүй. Тэгээ энийг ч л сургаж байгаа байхгүй. Тэр одоо тэр Коран гэлэн, тэр арабын ертөнц гэлээ, энэ нөгөө юуны ертөнц гэлээ, энтгэгүй ертөнц гэлээ бид нар муулаад хятад нэг муулаад ачил байхгүй социалист энэ гээл. За тентхийн сургуулиудад очих юм бол зүгээр шүү дээ. Нам. Тэгж юм шиг шүү дээ. Тэн чинь тийм л юм заад юм биш шүү дээ. Иймэрхүү л үнэ заад юм биш шүү дээ. Тэгэхээр манай одоо боловсролын систем, манай сургуулиуд бол зүгээр л уучлаарай л байхгүй. Мэдлэг гэдэг нь бол зүгээр шинжлэх ухааны мэдлэгүүд. Одоо би энэ шиг орё л та. Шинээр мэдэх мэдлэгүүд бол зүгээр сургуулийн, хичээлийн, лекцийн, ном унших, видео үзэх, цааш хэрэгтэй мэдлэгүүд. Тэгээд тэр нь бол мэрэгжлийн салбаруудад хэрэглэгдэх таны мэдхгүй шинжлэх ухааны мэдлэгүүд. Ургамал судлал байна уу, газар зүй байна уу, одоо юу гэдгийг, физик, хим. Тэгээ би хэлээд байгаа шүү дээ. Энэ үгэд ирээдүйд математикийн 10 жилийн багш юм уу, математикийн оюутан энэ болох гэж байгаа юм бол математик сайн байх нь зөвөө. Математик хизээш болохгүй, математикийн багш хизээш болохгүй хүмүүсд математикаар дарж яах юм? Хэд хэрэгтэй юм? Математикийн сонгоомж гэж яах гэж байгаа? Тэр сонгоноор химийн сонгоомж гэж яах гэж байгаа? Ирээдүйд би химийн багш болно гэвэл, химийн лабораторид ажиллана гэвэл тэгвэл химийн сонгондоо яв. Тэгэл англи хэл гээл. Тэгтээ англи хэлний багш болох гэж байгаа юм уу? Мэдгүй. За тэгэл техник, урлаг, шашин энэ чинь бүгд ингээд мэдээл авчих юм байхгүй юу? Энэ бол христийн шашин, энэ бол буддизмын шашин, энэ бол исламын шашин. За ялгаануудтай юм. За окей. Урлаг сурлаа, уран зургийн байдгийг. Харин сайхтар зуруулаад зураач болох гэдэг ч болохгүй шүү дээ. Зураач болох гэдэг юм шиг гэдэг шүү дээ. Зургийн шинжлэл орохороо мундаг зурж байгаа хүмүүсийг магтаж өнгөрөөгод л. За техникийн чадвартай хүмүүс байна, чадваргүй хүмүүс байна. Окей. Би сүүл рүүгээ тэгэл 7 8 дугаар ангид ороод тэгэл миний сонирхлууд чинь уран зохиол руу ороод ирсэн. Тэгвэл бусад хичээлүүд надад нэг сонирхож болж байгаа юм чи. Чи одоо ирээдүйд номын болох туртай, ном бичих туртай. Тэрлүү явчих. Би заавал тэр математик руу гаад л техник механик сонирхолт их уулна шиг нэг дуртай биш байсан. Тэгэд энийг одоо ерөөсөө манай энэ бүх одоо багш нарт яаж ойлгох юм мэдэхгүй. Тэр хаал итээ тэр яадаг бол. За ийм л байна. Тэгэл яг за тэгэл энийг мэдж яхад зарим үг нь ухаантайгаар мэднэ өөрөө ухаангүйч толгойд орчих. Сайн багш байх юм бол сайн заах юм бол
За шинээр ойлгоно гэдэг чинь тийм үү? Хүнийг ойлгож эхлэх, нөхцөл байдлыг ойлгож эхлэх, харилцааны хэлбэрүүд тийм үү? Яриа, бичиг, мессеж, сошиал медиа, гадаад дотоод мэдээнүүдийг шинээр ойлгож эхлэх. Шинээр. Би мэднэ, тэр чинь тийм ээ, ийм биш. Ямар үг хэрэглэн вэ? Ямар үг хугтгун хэрэглэн вэ? Ямар тодорхойлолт хэрэглэн вэ? Ямар ойлголт хэрэглэн вэ? Энэ бүгдийг заах хэрэгтэй. 19 сурвалж. За нөгөө шинээр төрх гарах гэсэн шүү дээ. Ахуй орчнодоо ямар төрх гарах вэ? Гэрийнхэндээ, найзуудаа, хамаатангуудаа, танихгүй хүмүүст ямар төрх гарах, ямар царай гаргах юм. Харц нь ямар байх юм? Муухай харах юм уу? Дургуй урсаа харах юм уу? Инээх юм уу? Залилах юм уу? Мэхлэх юм уу? За ажил дээр ямар төрх гарах юм? Тийм үү? Дарга руугаа хараад хачин царайлах юм уу? Долгондох юм уу? Хамт ажил руугаа харангуйтаа муухай харах юм уу? Найзаа гэх юм уу? Өчнөө юм байна. За сошиал медиа дотор ямар төрх гарах юм? Ялгуурлах юм уу? Команд янз бүрийн бичээл ирэхээр одоо блоклох уу? Магтаал хөөргөөл миний найз сайхан харагдаж байна, залуугаараа байна гэдэг гууд нь бөөн баяр байх юм уу? Лайка дүгнээд л зүрх тоолоод л лайк тоолоод л зүрх явуулах юм бол буцаад зүрх явуулаад тавьсан зурган дээр селфин дээр зүрх тавихгүй бол ямар зүрх явуулахгүй нөхөдөөний нэг нөхөд гэж хэлсэн шүү дээ. Нэг шатхууны газар яасан чинь. Монтор гэдэггүй энд явж байна. Би таны нэг юм дээр чинь зүрх дарсан шүү дээ энэ гэдэг байгаа. Бас мөнгө авах гээд хэлсэн шүү дээ. Би 10,000 төгрөг гаргаад өгөхөөсөн юм биш үү? За зүрх дарсан уу гээл тий. Дараа дандаа зүрх дарж байгаарай тий. За дахин давтагдсан дүрхүүдийг яаж гаргах юм? Энэ дүрээрээ байх юм уу? Дүр өөрчлөгдчих гэсэн явах юм уу? Үргэлжийн уулздаг найзууд, үргэлжийн уулздаг ажлынхаа ямар дүрээр вэ? Олон дүр тоглохгүй болохгүй шүү дээ. Одоо 3 нүртэй тэргэлдэгдэг шүү дээ. 2 нүртэй тэргэлдэг. 5 нүр, 6 нүр гаргах шүү дээ. 10 нүр гаргах шүү дээ. Тэр болгонд зохицуулсан нүр гаргахгүй болохгүй шүү дээ. Тэглээгээд одоо залилж жүжиглэх гэж байгаа юм биш шүү дээ. Гэхдээ ерөнхийн цаад хүн бол хэврэл байгаа шүү дээ. Гэхдээ хүнд өөрийнхөө үнэн нүрээ гаргахаа бас мэдчихэж шүү дээ тэр хүн чинь. Тэр явж байгаа шүү. За зориуд гаргах төрхүүд тий. Тэ? Зориуд хүмүүст тийм дүр гаргах, зориуд. За энэ хүнд нэг ийм дүр гаргачих. За нээлттэй байх юм уу? Хаалттай байх юм уу? За янз бүрийн дүрмүүдийг зөрчих үү? Эсвэл дагах уу? За шинээр чаддаг чадвартай болох. За чадвартай болоход хугацаа орно. Биелээд байгаа шүү дээ. Англи хэл сурыг гэвэл, герман хэл, франц хэл, гадаад хэл сурыг гэвэл, одоо хятад хэл сурыг гэвэл, япон хэл сурыг гэвэл 10 жилээс нь ашиг. Ядаж нэгэн ийм зохиол тухайн ард түмний хэл дээр уншичаад за одоо за энэ хэлний тийм үү төсөөлтөй боллоо. Хүүгэл тэгэл өгөө. Би сайн сураагүй. 4-5 жил англи хэл сурсан. Тэгтээ төгөлөгтэй сураагүй. 7-8 жил сурсан. Тэгэхгүй яахаа бас нэг. Дахиад одоо нэг 2 жил англи Америкаар явж сурах хэрэгтэй. Миний англи хэл гэж юу аах вэ? 5 жил 6 жил юу ч. Тэгж маань ч одоо 6 сарын дотор англиар ярьдаг болгоно гэдэг байгаа шүү дээ. Төгссөн охид хүүд нь уурлаад байгаа шүү. Би толгой муутай юм байна. 6 сарын дотор сурч чадсангүй. Өөртөө буруу өгч гэсэн явж байгаа шүү дээ. Би толгой муутай юм. За би маш их ядарна. Альва нэг чадварт суралцъя гэвэл. Тийм үү? Англи хэл байна уу, хятад хэл байна уу, юу гэдгийг, техник технологи байна уу, юу гэдэг. Би маш ядарна. Энийг тооцоолох хэрэгтэй. Хэдийд нь амарч явах, амарх уу. Би одоо тухайн үед тэр германд тэр философийн номнууд уншаад л ингэсүүд амар их ядарна. Тэгэхээр би ядарч за ядарна тэгээ мэдж байгаа. За би одоо тэгвэл өнөөдөр ямар ч ном уншихгүй жоохон амарна. Амаргаш уншина. Тооцоолж байгаа шүү дээ. Яг ингээл тэмцээнд орох гэж байгаа юм шиг. Олимпийн тэмцээнд орох гэж байгаа юм шиг философийн номтой тодорлож байгаа шүү дээ. Би бэлтгэн шантарчлахгүй, молиг гэж болохгүй. Тийм юм гэж резилиент байх хэрэгтэй гэж яриад байдаг шүү дээ. Резилиент гэдэг чинь тийм үү янз бүрийн юмнууд эсэргүүцэх бие даах юу ч болсон тэрийг даах чадвартай болох гэдэг байгаа шүү дээ.
Маш хэцүү. За харилцаанд орж чадах, тохирсон зан гаргах, тийм үү? За характер гэдэг чинь зан төрхөөс өөр шүү. Төрх чинь behavior явж байгаа. Ямар төрх гаргах. Одоо ямар зан гаргах. Тэр явж байгаа шүү. За тэгэл арын шингаа удирдах, mood гэж байгаа шүү дээ. Ямар арын шин гаргах вэ? Чаачаа арын шинтэй гаргадаг хүмүүс биш шүү дээ. Уурлал, уйлал, баярлал, хөөрөөл, өнгөрөөл. За тэгэл emotion, perception, sensual гэдэг өчнөө юм байна. Хэдэн хуудас, хэдэн ном. Амар сурах гэдэг бол тийм одоо бидний зөвөр нэг ороод 10 төгссөн. Тэгээд 10 төгссөн ангийнхантайгаа би одоо 100 уулзаад 6 авахуулаад идэг юм бол биш. Тэр нөхдүүдийг л харах чинь. Яг 10 жил яг ингэж байхад ямар байсан, яриан ямар байсан, ямар хөөс. Тэгэхээр шинэ юм ч байхгүй. Амар. Яаж бүхэл бүтэн амьдралын турш ямар ч ном уншихгүй, ямар ч бодол болохгүй, ямар ч тэр хүний ертөнцийг үзэх үзэл тэр бүгдэд өөрчлөлт орохгүйгээр яваад одоо ингэ дуусч байна. Гайхмар. Эрэмгөө. Яг зураг болохсон чи хаанаас нь мэдгүй улаан дээлнүүд өмссөн, шар дээлнүүд өмссөн, талтан гац зүйцэн нөхдөд ингээл гараад ирж байгаа юм чи. Тэр биш баахан дээлтэй, янз бүрийн өнгийн дээлтэй талтан гацтай нөхдөдөө донцогч зураг авч байгаа шүү дээ. Тэгээ нөгөө дотоо юм арах юу ч юм. Саам бандаа. Мэнэт. Саам устдөө. Хүнд гаруутаа болсон шинэ зонч. Яа. Биш нөгөө дараа нь хотойж байгаа дараа нь эмээ дээр очиж 10 төгсчихсэн байхгүй. 9 10 би ч хөдөө очсон. Сумд очиж төгссөн байхгүй. Хүнд гараад энэ донд орлоо шүү дээ. Энд чинь нөгөө цагс тоглож яваад сумд очиж сургуульд орсон чинь дандаа барилддаг хөтөд байгаа юм чинь. Ингээл намайг зүгээр ингээл газар тавьчихдаг хөтөд байлаа шүү дээ. Ангийн хөтөд чинь. Би нэг жоон сакс тоглоод гол мол хийсэн чинь нөгөөд бол ч муухай хараад. Ой чи ой. Жоо барахтайхан шүү байгаарай. Олон гол хийгээд авахгүй шүү. За одоо би гол хийхгүй. Шууд нэг номдоо ороод тий хүзэн мүзөө яадаг үлээд өдөр чи тий. Гэтэ яг хөө жилийн дараа бүгдээрээ минь найз болсон. Тэгээ бүр намайг хамгаалдаг болсон. Аюугаа амар. За тэгэл хувийн үнэт зүйлүүд шинэ үнэт зүйлүүдтэй болно. Шинээр юм үнэлдэг болно. Одоо нөгөө гар утсанд үнд өгдөг байсан бол үнэлгээ болно. Тэрэнд үнэ өгдөг байсан бол үнэлгээ бол. Тэрэнд үнд өгдөг байсан бол үнэлгээ болж эхэлнэ. Асуудалгүй. Материаллаг биш үнэт зүйлүүд. Тийм үү? Ном унших дургүй байсан бол ном уншдаг болдог ч юм уу. Яад юм. Янз бүрийн үнэт зүйлүүд өөрч хувийн үнэт зүйлүүд үүснэ. Найзуудын үнэт зүйлүүдтэй толгорно. Ээжийн үнэт зүйлтэй толгорно. За ээж бол одоо тэг гэх нэг баах юм ярина шүү. Тийм үү? Монгол ёсч одоо тэгдгийг тэгж болохгүй юм болохгүй. За юу гэдэг юм одоо буцалсан ус ууч гэдэг юм уу? Нэг буцалгацсан усыг дахиж буцалгаж ууж болтгоо ч гэх шиг сонь юм яриа л. Тэгээ нөгөө янз бүрийн юм ч одоо байж л байгаа шүү дээ, тийм үү? Эмхтэй өнгө гэдэг чинь юм байдیں۔ Энтэр гэдэл. Нэг эмхтэй өнгө тийм байлгаж байгаад охиноо тийм байлгаж байгаа нэг эрдэл бэлдээд байгаа юм шиг байна шүү дээ. Бэлдэж өгөхөр нөгөөд бол яадаг билээ. Баахан л бэлдээл гэрээсээ ч харахгүй, хүнтэй ч уулзахгүй болгож галдсан нэг тийм үү? Цэцэг зэгвэрхсэг амтан сайхан бэлтжээл. Тийм үү? Бэлгүүл юм уу? Саяны залуур бичийн дээр нь хингэлээ. Тэнгис тий. Тэнгис тавьж төгсөж байгаа шүү дээ. За тэгээд нэг сарын дараа үйлээд өгöd ирж шүү дээ тий. Тэнгис тэгээд. За аавын үнэт зүйлүүдэн за тэгэл одоо нөгөө морь зарийн яриад эхэллээ ш. Бүхөө яриад эхэлнэ. Юу ярьдаг? Одоо банкнд ажиллах юм. Хэний хүү банкнд байдаг. Станараа Тэтэн сая төгрөсөө гаргаад тэгэл шинжийг авчлаа шүү дээ. Тэдний хүү тэр гэдэл. Тэг 3 ороонд орцсон юм байлээ. 3 өрөө баринд. Урах шагаа. Яар өрөө. Хөл өөрөөхөө өрөө хараал. Гэдэл. Бөөмд зүйлүүд. Чи одоо тэр гэдэл. За хавтай тэр гэл. Аюуны хариу өдөртөө тэр гэсэн шиг. Гэдэл. Сайхан мó. Тэгдэг шүү дээ. Айлын хүүхэд ах тэр маа гэдэг шиг л. Тэгэл үргэлж ин тийм аралцаач л гэдэг шүү дээ. Тэр хүүхдийг очиад та удаа болгоод өгч. За тэгээ нийгмийн үнэт зүйлүүд одоо яах? Нийгэмд үнэт зүйлүүд биш шүү дээ. Тэр одоо тэгээ яах? Ёс суртахуун тийм үү? Шинэ юм биш эрүүл мэнд боловсрол
тэрийг одоо яах вэ? Тоохгүй яах вэ? За тэгээд олон улсын үнэт зүйлүүд, Хятадын үнэт зүйл, Оросын үнэт зүйл, Японы үнэт зүйл, Германы үнэт зүйл, Америкийн үнэт зүйлүүдийг одоо тэгээд яах вэ? Тоохгүй яах вэ? Японд очиод Японы үнэт зүйлийг тоохгүй яах вэ? Сумодоол, цэцэлдоол, уйлдаал, найраад л. Хятад очиод үнэт зүйлийг тоохгүй яах вэ? Баахан шопинг хийж хэдэн шимдамар юм дөрвчээд амаасаа олж ирнэ гэд онгоцоноос өрөөд ирчих шүү дээ. Тий, Оросын үнэт зүйлийг яах вэ? Дандаа ормоо уншдаг соёлтой. Арс одоо архичин гэх. Ганц архич үнэтэй дараагүй. За шинээр одоо янз бүрийн хандлагууд нэг ажитивд ямар хандлагууд гарах юм? Имплицит, дотгошоогоо дотроо тэр хүний тухай юу гэж бодож явдаг? Тэрийгээ яах вэ? Гадагшаага яаж хандах вэ? Дотор гадар хоёр хандлага чинь зөвлөдөн шүү дээ. Хамаагүй. Зөвлөдөх ёстой. За, когнитив гэдэг маш том сэдв байна. Өнөөдөр жоохон товчхон явахгүй бол энэ сурах гэдэг чинь ерөөсөө бүхэл бүтэн багшийн дээд сургууль, багшийн сургууль, 10 жилийн сургуулиудыг бүгдийн нөлөөдөд ярих сэдв гарч байгаа байхгүй. Тэгээ би хэлээд шүү дээ. Багш нар ямар асуудалтай байгаа бол. Тэр асуудлуудаа яриасан. За, аффект гэдэг их чухал ойлголт байдаг. Өөрийн мэдлэгөө ижлээ. Өөрийн мэдлгүүгээр хөлөө мухаа алдсан, хүрэлтгэлдсэн, эвгүй гэлдсэн. За одоо энийг яах? За янз бүр үнэлэмжүүдээ яах? Гоо зүй, ёс суртахуун гэх мэт. Энэ бүгдийг анхаарч хүнтэй бас хандлага гаргах. За хүлэмжшэрх, үнийг хүлэмжшэрх хийнч байсан. За шинэ сонголтуудтай болно. Сурах 7 дээр явж шүү гэдэг. Нэг сурах юмдад явж байгаа. 10 жилийн сургуульд ангидаа багшаасаа сурах сургалтууд шүү. Тэгэхээр манай бүхэл боловсролын системд одоо тэр чигээрээ 180 градус одоо өөрчлөлт болчиход байгаа байхгүй юу? Бүхэл бүтэн боловсролын систем хэдэн мянган 10 жилийн сургуулиуд 100 хэдэн билээ ихтэй сургууль идэгсэн шүү дээ. Жил болгон л дэд сургуулиуд нь их сургууль болоод идэгсэн шүү дээ. Эхлээд дэд сургуулийг зөвшөөрөл авт юм билээ. Тэгэд явж байгаа нэг их сургууль болчтой билээ. Тэнгууд англиар university ч гэх шиг. За юунд сонирхолтой вэ? Юуг илүү сонгох вэ? Хүслүүдээ яах вэ? Би хэлээд байгаа ш, сонгох хүсэлтэй байгаарай. За тэгээд ашигтай байж магад гэсэн сонголтууд байна. Бидний ихэнх сонголтууд бол юмыг ажид төвдгөл явж байгаа шүү дээ. Ингэч болчих واخ. За тэгээд азгуутад бүтлгүүтэх юм бол тэгээд уралдагч юм уу, дургуцдаг юм уу? Эсвэл ламаас очоод шалтгаанаа асууна шүү дээ. Яагаад ингэ бүтсэнгүй вэ? Яг ч судлаад асуулаагүй байна. Тий, цагаан сарын дараа ямар над дээр ирсэн биш үү? Тий, судлаад асуулах байж тээ. За үлгэр жишээнүүд байна. Хүмүүсийн янз бүрийн үлгэр жишээнүүд байна. Тэр хүмүүсийг харж үлгэр жишээ болгож явдаг. Тэгэхгүй бол өөр ямар шанс байхгүй. Ямар нэгэн байдлаар нэг гайгүй хүнийг, гайгүй боловсролыг, гайгүй мэдлэгийг л үлгэр жишээ болгож, гайгүй гоо зүй, ёс суртахууныг л үлгэр жишээ болгож явах бол болохгүй. За баскетболын хөлбөмбөгийн одуудыг үлгэр жишээ болгож явж байгаа. Тэгээд нурдаг шүү, нурж ундаг шүү. Баянгийн сонсоол за тийм байсан биш шүү. Дуучтай байна. Одоо юу вэ тий? Ийм одоо шинэ сонголтуудад одоо сурах. За тэр багш одоо хаа вэ? 7 сурах юм ярьсан шүү би. Багшийн заах хэрэгтэй. 7 сурах. За ээж аваад сургасан уу? Аав ийм ярьсан уу? Ээж ийм ярьсан уу? Сүндэн сургасан уу? За ингээд ирэхэд бид юусэн тэгэл заац гэдэг л болно. Би ч нэг философч хүн учраас философийн сэдвийг маш их сонирхож явдаг. Тэрийг одоо хүмүүст шеэрлж тараах нэг зүнших муу номоор дамжуулж явдаг. Уран зохиолч философиг их гоёор гаргаж ирдэг байхгүй юу? Дөрүүдтэй, тийм үү? Сайн талын дөрүүдтэй, эсрэг талын дөрүүдтэй, амьдралын бүх асуудал роман дотор явагддаг литератур, уран зохиолч нь тэргээр их гоё байдаг байхгүй юу? Философч нь шууд ингэж хэлэхэд хэцүү байдаг. Уран зохиолч нь
аз жаргал гэдэг юу юм бэ? Хайр дурлал гэдэг юу юм бэ? Зүй явдал гэж юу юм бэ? Атаархал гэж юу юм бэ? Сэтгэлийн хөдөлгөөн гэж юу юм бэ? Мэдрэмж гэж юу юм бэ? Хүний хувийн санаа гэж юу юм бэ? Бодол гэж юу юм бэ? Тэр бүгдийг уран зохиолч нь илэрхийлээд идэх байхгүй. Тэгээ тэндээс уран зохиолоос хүн маш их юм сурч чаддаг. Яг сүүлийн үед монголчууд чинь Япон их явдаг болчихлоо. Өмнөд Солонгос их явдаг болчихлоо. За хятад руу одоо бүгд явж байгаа шүү. Тэгэхээр бараг гарын авлага маягаар би энэ романуудыг орчилсан байхгүй. Юу энэ артнууд руу монголчууд явдаа онгоцон дотор Япон явахдаа Японы романыг уншиж, Сеул явахдаа Өмнөд Солонгосын романыг уншиж, Хятад явахдаа зохиолыг уншиж байгаа. Тэр зохиол дотор хятадын зохиол дотор хятадуудтай танилцсан баг. Солонгосуудын зохиол дотор солонгосуудтай танилцсан баг. Ямар хүмүүс. Японы номонд Япон хүнтэй танилцсан баг. Тэгээс шууд одоо очиод Япон хүнтэй танилцж чадахгүй шүү дээ. Яг өөртөө таарсан хүнд нэг бол дуртай дургу нүрнэ, нэг бол баярлна, сайн хүнтэй таарчих юм бол тэгэл болоо шүү дээ. Хувийн юм л явж байгаа шүү дээ. Яг ямар арт юм бэ? Эдний цаана нь эдний амин сүнс нь юу юм? Эдний хүсэл мөрөөдөл нь юу юм? Эдний дуртай юм нь юу юм? Дургу юм нь юу юм? Хүнтэй яаж харьцдаг? Ямар сэтгэл зүйтэй? Тэрийг зохиолоос мэдээд авчдаг. За энд болохоор яг залуу эрэгтэй одоо хиймэл оюунтай эмэгтэйтэй одоо танилцж байгаа. За одоо бие биенээсээ суралцсан. Танихгүй хоёр одоо танилцах гэж шүү дээ. Хогт танихгүй. Одоо охтууд бол хөвгүнтэй яаж танилцах вэ? Хөвгөд охтуудтай яаж танилцах вэ? Аюу сайн фильм. Би одоо энийг олон дахин үздэг. Өмнөх Artificial Intelligence гэдэг фильм байсан шүү дээ. Нөгөө хүүгийн тухай, хиймэл оюунтай хүүгийн тухай. За тэрийг бол бас зөндөө үздэг. Маш их зохиол сэдвүүд байдаг. Тэндээс маш их юм аав. За энэ фильмээс бол зөвхөн зогсоо заагүй. Нэг удаа үзээл гэдэг юм. За энэ хоёрыг одоо хэрхэн танилцж байгаа тухай ярилцлагыг энэ фильмд одоо үзүүлдэг. Тэндээс нэг хүн ямар байдгийг гаргаж ирэхэд дээ шүү дээ. За хамгийн ихний нөгөө биегүү химэл оюун ухаан байсан шүү. Оюун байсан шүү. Бид нар хоо гэсэн химэл оюун гэсэн шүү товчлцсон. Тий. Artificial Intelligence-ийг AI гэж товчлцогтой адилхан. За тэр үед бол биегүү химэл оюунтай биетэй химэл оюун залуу уулзж ирсэн. Одоо энэ өнөөдрийн ярих фильмдэр бол биетэй химэл оюун. Хойр дээр бол биегүү байсан химэл оюун. Одоо энэ химэл оюун биетэй. За яаж танилцах вэ? Хойр дээр бол амар байсан. Дэлгэц рүү хараад ChatGPT гэж заах. Дараагийн лекцээр ChatGPT ярина. А энэ дээр нөгөө энд бол одоо биетэй химэл оюун одоо ямар бид. За тэгээд фильм эхлэхэд нэг энэ залуу одоо зохиолын гол дүрийн Caleb гэж залуу нэг тэмцээнд төрүүлдэг. Компьютерийн том компани. Бүгд ингэ код мод бичээл, програм бичээл сууж яадаг юм компьютерад нэг залуучууд байдаг ш дандаа янз бүрийн оффист очиход тийм үү хотоор дүүрэн оффисууд байгаа шүү дээ. Тэгээ нэг том хаалган олоход 20 залуу 30 залуу сууж яадаг шүү дээ. Тэгэл янз бүрийн гадаадын компаниуд, дотоодын компаниуд янз бүрийн хийгээл кодлол ингээл тэгэл yes no дараал тэгэл одоо энэ химэл оюун хэлсэн чинь бүр ингээд ядуу орнуудын хүмүүс чинь компьютерийн ард их сууж ажилладаг болчихсон. Нэг өдрийн $2, $3. Янз бүрийн төрсүүдийг хунгийн төрсөд гараад ирэнгуул энэ хун гэж дараал тэгэл дараа нь үхрийн төрс гараад ирвэл үхэр гэж дараал тэгэл тэр төрсүүд төр ингээд ажиллаж байдаг. Одоо ирээдүйд гарч ирэх нэг химэл оюунтай оюунчид бас бүх төрснүүдийг хараад таньдаг тийм болох ёстой. Хун хараад хун гэдэг. Үхэр хараад үхэр гэдэг. Тийм болох ёстой. Уул хараад уул гэдэг. Тэр бүгд ингээд сууж идэг. Битүү Африкаар дүүрэн, Азаар дүүрэн, Латин Америкаар дүүрэн тийм $2 химэл оюуны компаниудын ажлыг хийж шүү дээ. Америкт биш шүү дээ. Монголд бол зөндөө хийж байгаа. Бид нар төлөхгүй л байгаа болохоос шүү. Компьютер хат гээ так. Тэр $3-4 тийм ажлууд хийгээ сууж байгаа. За энэ залуу яхад байдаг нэг компьютер хацуудаг нэг залуу, кодолдог залуу. Тэгээд тэр тэмцээнд төрүүлээд тэгээд компанийнхаа босстой 7 хоног хамт байж юм ярьж танилцаж ингэх тийм бичгээр одоо монголоор одоо юу гэдэг эрхийн бичиг юм уу гэх юм. Тийм шагналаар бичгээр одоо шагналдаг.
Тэгээд компани том босс бол юу гэж одоо хотод төгжрээд л хэрэлдээд л тийм үү доош ороод л явж явах юм. Бүү онгоцоор л очихоос өөр аргагүй том уулуудын донд хувийн офисаа барьчихсан. Том босс тэнд л байдаг. Тэнд л очдог. Онгоцоор ингээд ирдэг. Залуу. Онгоцноос бууж, вертолятноос бууж. Монголч одоо нисдэг тэрэг үлээ те. Бид ч одоо бүх юмгаас тэрэг гэж байгаа шүү дээ. Хөр тэрэг, нисдэг тэрэг, хөсөг тэрэг одоо юу гэдэг. За тэр болохоор тэр уулуудын дунд хэдэн моднуудын дунд ийм офистай. За тэгээ энэ дотроо ажиллаа хийсвчдэг. Компани том босс одоо хөрөнгө мөрөнгөнд одоо ярих хэрэггүй. За компани босс тэр суучаас агалмаг нь урагчсан. Жилдээ хайнаг уугаал. Тэгээ залуу гэрхээр залуутай ярилцаад за чи одоо энд тийм ажил хийн шүү. Компани боссыг натан гэдэг. Натан гэдэг янз бүрийн үлгэрээр гардаг шүү дээ домгон дээр. Вайс тий цэцэн натан тэр гэсэн юм байдаг шүү дээ домгон. Тэгээд тохирдог. За чи одоо энд янаа. Хиймэл одоо оюунтай танилцсанаа. Бүр одоо тийм биттэй хиймэл оюун. Би бүтээсэн. За тэрнийг чи одоо шалгана. Хэр сайн гэдгийг. Тэгээд хоёлаа тохиролцоод залуу бүр гайхаад тийм үү бүр бүтээсэн үү бүтээчихсэн. Тэгээ юу шалгах юм гингууд чүрэнг тест гэдэг одоо маш алдартай шалгуур тест байдаг. Ямар нэг байдлаар шалгасаар байгаад энэ л компьютер биш ээ. Гэтэл сайн тийм програм хийсэн. Тэгээ тэр нь болохоор it's when a human interacts with a computer. За тийм хүн ингээд компьютертэй ярилцаад уулзалтаад and if the human doesn't know they are interacting with computer гэдэг. Хүн ярилцсаар байгаад энэ ч компьютер тийм үү? Ямар ч ялгаагүй болж эхэлж байгаа байхгүй. Тэгвэл шалгалтыг давсан гэсэн үг. Шалгалт дууссан гэсэн үг. Тэгээд компьютер тэгэхээр энэ нөхцөлд бол компьютер artificial intelligence-тэй байжээ. За ийм чүрэнг тестийг компани босс одоо чи хийн шүү. Дараагийн бүтэн сан чи явна. 6 маргааш насгтээ 6 өдөр чи 6 сешн суун. Тэгээ бүтэн сан чи дээр буцсан. Окей. За ингээд анхны одоо биетэй химэл оюун. Эмхтэй. Нөрөөг юм л шөөд энэ кино жүжигч эмхтэй байдаг шүү дээ. Тэр. За ингээд Калеб за энэ эмхтэй химэл оюунтай эмхтэйгээ бол Эва гэж нэрлэдэг. За тэгээд энэ нөр чи янз бүрийн одоо яриа ингээд эхэлдэг. Сайн уу? Сайн. Чи нэрийн минер тэр тийм. Тэгээ байжгаад Калеб яриагаа одоо сайхан чөлөөтэй нээлттэй эхлүүлэхийн тулд англи хэл дээр аюу их тийм ярьдаг. We need brick the ice гэсэн үг гэлдэг. Бид нар одоо мус хаглах гэдэг нь бол ерөнхийдөө одоо ингээд хоёлаа нээлттэй байя гэсэн одоо ойлголт контекст нь. Чи тэр энэ мус хаглах гэдэг ойлголтыг чиш мэдэхгүй байхаа да гэж. Би мэднэ гэж байгаа байхгүй юу? Overcome initial social awkwardness гэж байгаа байхгүй. Энэ болохоор жоохон ингэ халттай жоохон сандарсан жоохон эвгүй байдалд орох ч юм уу. Тэр байдлаасаа гарах гэсэн тийм ойлголт шүү дээ. Бүр нарийн мэдж байгаа. Мэддэг. За тэгээд асуултууд нь болохоор тийм нөгөө хин нь болохоор миний найз болох уу? Чи асуугаад л би болохоор асуухгүй. Энийг тэгээ найз гэх боломжгүй штэ гэл ингээл хоёлаа найз болох гэж оролддог. Калеб болохоор юм байд юм асуугаад идэг. Өдөргөө химэл оюунтай эмэгтэй болохоор
Би ч гэсэн юм асуумаар биш шүү дээ. За ингээд энэ хоёрын хооронд яриа нэг гэлтэй. За одоо болохоор нөгөө компани босс лаборатори руу авч ороод тэндээ Монгол лабораторитой байгаа байхгүй. Хотод биш. Алсад тэр юм хийж байгаа байхгүй. Хуулиас гадна шалгалт хяналтаас гадна хол. Тэгээд за энэ бол одоо хиймэл оюуны тархиа. Ийм тархи бид нар бүтээсэн. Үзүүлж байгаа байхгүй. Тархиг. За тэгээд тархиа тайлбарлалт. Юу ч чадд. Юу хийх. Тэгвэл амар хөлтөг байхгүй. Everyone тийм үү? Селфонтой хүн болгонд гарцсан. Хүн болгонд гарцсан. Гар утсан юу? Микрофонтой, камератай. Тэгэхэд бүх датагаа трансмитинг болдог. Гар утсан. За эн чинь манай одоо Blue Book компани тийм үү? Чадвар. Энэ дэлхий дээр эргэлдэж байгаа яриа, хөөрөө, зураг бүх юмыг бид нар татавчдаг. Манай компани. Тэгэхээр тэр чинь бидний одоо саяны дээр эмгтэйг бүтээхэд эсвэл цаашид олон мянган хиймэл оюутай эмгтэй эрэгтэй хүмүүс бүтээхэд тэр хоолоонууд тэр нүүр царайны төрснүүдийг хооронд комбинацлж байгаа л гэж. Захалгаа өгч. Монгол хэмэл оюунтай хүн хэлэхгүй бүх монголчуудын яриаг бид нар бичээд авчихсан. Бүх монголчуудын камерын нүүр царайг бид нар бас бичээд авчихсан. Одоо та нар шүн ингээд харахгүй тийм үү? Гардсаа ингэсэн гэдэг хичээдэг шүү дээ. Тэр чинь цаана аваалгаа шүү дээ. Та нар мэдгүй л байна. Бүх юмнууд нүцгэн, жалдан, малдан хамаагүй. Найл дотор орол уулцсан гэж яхаа ч гэсэн. Усан дотор орж яхаа ч гэсэн. Бүгд энэ төр авдаг гэж байгаа байхгүй. Чи нэлээд олон жилийн фильм шиг өмнөх фильм. Өнөөдөр энэ бүгд бид нар нөгөө маск дэдлийн 4 5 байгаа шүү дээ. Big Tech. Бүгдийг бичиж байгаа. Big Data гэдэг байгаа шүү дээ. Оруулчихдаг. Тэгэхээр хизээ нэг загт энэ хүний нэг нарийн ширхэг би хармаар байна гэвэл өнгөт өчөө. Бүх хүчлэг байгаа. Тэгэхээр та нар одоо тийм үү? Янз бүрийн хүмүүсийн төлөвтэй юм хармаарсан тул өнгөт өчөө өгч. Та нар ингээл үзэл. Цаашаа хараад хөнчлөө тэрнийг яагаад хөнчлөө толгой дээр нэг өвчдөг гэсэн ийм үздэг гэсэн юм биш үү? За дараагийн рууч. За ингээд эн чинь одоо том одоо асуудал зөрөө одоо гарч ирж байгаа байхгүй юу? Хэмэл оюун ба хүний оюун. Хүн оюун. Энэ хоёрт ямар ялгаа вэ? За AI-д болохоор олон юм сургана. За нэг сургахад ажиллаж гарч ирнэ. Компьютер ч айгүй асуудал сурч байгаа байхгүй юу? Програм учраас. Тэгэл. Нөгөө психологийн асуудлууд. За бидний одоо сэтгэл зүйн асуудал бүгдийг perception бүгдийг хийнэ. Мэдрэмж, мэдрэлийн эрхтнүүдээр орж ирж байгаа мэдээнүүдийг боловсруулах. За дараа нь бодох процесс. Thinking. За дараа нь санамж. За дараа нь language хэл. Ямар хэлээр ярьдаг? Ямар хэлээр бүгдийг яаж асуудал. Монгол хэлийг болгоч. Тэгэхдээ монгол хэл асуудалтай. Яг одоо энэ саяны энэ миний бичсэн английн чухал ойлголтуудыг буруу орчуулсан байдаг. Тэгэхээр бид монгол хэлний асуудалд орно. Зүг хаах эдгээр одоо бас их асуудалд орж. За тэгээд их шиг гэх бүр асуудалд орно. Тэгээд ном бичдэг юмуд бас гараад ирсэн шүү дээ. Цахалуугаар ном бичүүлдэг. Тэгээд тэр одоо их шиг гээж үчих юм гэхгүй ч юм бүгд. Их шиг гээх дүрэн байхгүй шүү дээ. Тэгвэл багш болгон л өөрийнхөө юмыг ярьдаг шүү дээ. За энэ гэдэг гээл, за энэ гэдгүү гээл. Тэрний арын аав байна, энэний гутлын аав байна, гэнэч гэж. Энэ артлынх нь оо байна, гэхгүй ач гэж. Яг л бол ингэж хэлэхэд наад оо чин дуудагдаад байж гэж. Тэр дуудагдахад ямар хамаатай юм. Тийм.
шал хэлгийн нөхрөөл яах. За одоо хүн том асуулт тавьдж эхэлж байгаа байхгүй юу? Хүн тэгээд өөрөөс энэ бүгдийг сурдаг уу? Энэ бүгдийг сургасан уу? Тэ. Хүн тэгээд мэдрэмжийг хичээл орсон уу? Хүнд хүүхдүүд 10 жилийн хүүхдүүдэд сэтгэл зүйн хичээл орсон уу? 10 жилийн оюутан хүүхдүүдэд яаж бодож сурах хичээл орсон уу? Тэгтээ тоодох биш шүү. Амьдралын тухай бодох. Амьдралын утга учирын тухай бодох. Өөрийнхөө ирээдүйг бодох. Одоо яах? Шийдэл гаргах, сонголт хийх. За language за memory-г асуудал. Тэнд монголчууд мөн цээжлэх гэдэг байгаа шүү дээ. Яаж юмыг цээжлүүлэх вэ? Зөвхөн шалгалтанд зориулж цээжлэх шүү дээ. Шалгалтын дараа мартаагүй байх. Би одоо муу шүтээс олон сургуулиудад хичээл зааж ялээ шүү дээ. Лекц орж ирсэн. Хөөрхий цагийн багш. Хамтхаа итгэхэд өргөд. За тэгээ нөгөө багш жагч юм балаа юмнууд оюутнууд ярьчдаг. Би наан дээрийн засаж янзлахсаар ядарчдаг гэсэн. Тэгээд одоо амтны хөлтүүд тэргээр яд. Тэгэхээр тэр чинь мөнгө төлсөн хөлтүүд чинь би бас зоогоод юу хөгждөг. Тэгээд ч би мөнгө төлсөн шүү дээ багшаа харгалтандаа тэнцмээр байна. За одоо тэгээ хүмүүр оюутай юу? Монгол улсын одоо иргэд бүгд оюутай гэж хэлж болох уу? Тэ. Дээгүүр доогуур байгаа бүх хүмүүс нөгөө профессороос ахуулаад улс төрч одоо юу гэдгийг түрийн ахтар алмшуулдаг хүмүүс оюун бий юу? Тэр хүмүүс тэр дээр бичсэн тэр AI-д химэл оюун суулгаж байгаа тэр их мэдлэгийг суралцсан уу? Тэр их чадваруудыг суралцсан уу? Тэгвэл ерөнхийдөө тэгэл тодорхой нэг хүмүүсийн маш их одоо өндөр түвшинд бүтээчихсэн AI-тай маш их доод түвшний хүн л одоо уулзах ажиллагаа гардаг шүү дээ. Амар. Дараагийн лекцээр би ChatGPT бүр тусад нь авч хэлсэн. За одоо нөгөө чинь энэ нөгөө хотоос хол байдаг энэ босс чинь бас нэг ийм Аз эмэгтэй цагаатай загвар өмсгч биттэй ийм эмэгтэй бас бүтээчихсэн. Химэл оюунтай. Робот. Арсын нуулах юм бол цаана арсныхын цаанд бол дандаа роботны бий баг. Тэгтээ яг хүн шиг. Тэгээ энэ ч бас AI уул нэг чинь хэл мэдэхгүйгээр зохиогдсон юм байна л та. Тэгсэн чинь явандаа эдний хүмүүсийн яриаг сонссоор байгаад энэ AI өөрөө тэр хэлийг сурчихсан. Яриг сонсоод тэгмээ тэргээ босс мэддэхгүй. Бүр төгсөж эхэлж өөрөө сураад эхэлж байгаа байхгүй. Тэг машин learning гэж л байгаа шүү дээ. Энэ юуны яг одоо энэ artificial intelligence эдний learning тэнд яаж learning процесс явагддаг, дата орж ирэн гутал яаж ялгаатай хаашаа ороод ямар шүүлээд бүр диаграм нарийн юмнууд байт юм аа. Одоо бид нар ямар тийм одоо тийм компьютер хичээл оролтой биш. За тэгээд нөгөө уулзалт ярилцдаг болгоно дараа орой болгон нөгөө 6 орой явах болно шүү дээ. 6 удаа уулзсан. Тэгэхдээ босстой яг мэдээлдэг. Ер нь бол тэр Эва юу ярьсан, ямар байсан, ямар сэтгэл төрүүлсэн бүх юмнуудыг яддаг. Тэгээд дэвшилт юм байна. Тийм асуултанд тэгж хариулж яа. Надад тийм асуултууд тавьж яад. Сэтгэлийн хөдөлгөөн үүссэн байна. Тийм юм үүссэн байна. Тэгээд нэг удаа нэг улаан гэрэл учраас жоо харагдахгүй ш. Нэг удаа энэ хоёрын ярилцлагаар гэрэл унтарчдаг байхгүй. Цахилгаан тасарчдаг. Тэгэхээр нөгөө авчирсан камер бүх хураагч нар унтарч байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ одоо Эва чинь энэ Кале залууд хэлдэг байхгүй. Энэ Натан гэж одоо босс бол худал нөхөр шүү. Болгоомжтой аваарай. Дараа би чамд ярина. Калвч тийм үү? Тэрхэл. Худал шүү наатгач. Тэг пад гэрэл асчдаг байхгүй. Тэг ойлоо зүгээр царилал. Тэгээд дараа нь тэгээд энэ яриа энэ хоёр чинь буу юм болно одоо цаашгаа явъя. За тэгээд байжсэн чинь нөгөө AI чинь
эмэгтэй хүний алгаж өмсчихсэн, тэрко өмсчихсэн, ноолон цамцтай. Тэгээд тэнд хийвэл ус толгой дээрээ тавьчаад яа гоё эмэгтэй болоод дараагийн өдрийн уулзлууд дээр гараад ирдэг. Би чамтай хамт явмаар бай гэдгсэн чинь Калеб тэрнээс тэгвэл эний чинь дейт гэж нэрлэдэг юм гээл. Тэгвэл хоёул дейт болъё. Чамтай хамт баймаар байна. За одоо ингээ Калеб яг уу асуудал орж ирлээ. Эва хамт баймаар байна гэдэг шүү дээ. Сүүл рүүгээ нөгөө Эва ч бүр яадгүй бүр ингээ эмхтэй өнө хоцсон сууж байгаа үстэй олчихсон. Шин чи миний тухай боддгоо. Өө нөгөө Калеб ч бүр гачин цайгалаад өөрөөсөө найз охин байхгүй Калеб ч. За гэр орных нь машины аварт ороод бүдэр өнгөрч гисэн. Ганцаараа. Ардаа хинч байхгүй. Хэвээ нөгөө жинзи. Жинзэнүүд чинь нөгөө ээж авахын билем дээр байгаад байгаа шүү дээ. Жинзэнүүд чинь нөгөө яагаад чи гэрээс явахгүй байгаа гэхээр чинь гэрт угаалгын машин байгаа, галтгооны өрөө байгаа гэдэг байгаа шүү дээ. Юм гадаг ээж байна, хоол идэг ээж аав байгаа. Намайг миний бүх юмыг авч өгдөг ээж аав байгаа. Би гэрээс явж яах юм? Гэрээс гарч яах юм? Энд бүх юм байж шүү дээ. Тэгэж гэрээс гарч тийм үү стресстэй юугаа хийх вэ гэдэг байгаа шүү дээ. За ингээд шүн чи миний тухай боддгоо. Гэт эхлэнэ. Калеб хэцүүднэ. За одоо бүр ингээд хараа. Бүр ингээд эмхтэй болцсон. Уул нь чи робот шүү дээ. Дотор бол машин гэдэг байгаа шүү дээ. Уул энэ машин гэдэг үг хэрэгтэй гоё үг байхгүй юу? Энийг цааш нь бид нэр хэрэглэх хэрэгтэй. Техникийн одоо бүгдийг бид машин. Pink Floyd-ийн бүр оюутан бахтаа сонсч ирсэн машин гэдэг нэг дуу байт юм аа. Тэр аюу гоё. Та нар сонсоорой. За одоо ингээд өөрийнхөө бүх одоо хүсэл төсөөл бүх юм одоо ярьж эхэлдэг. Калеб. Би чамтай гудамжаар явмаар байна. Хүмүүсийн дунд ормоор байна. Хүмүүсийг хармаар байна. За ингээд одоо Калеб одоо тэгээд ингээд одоо өрн дунж байгаа юм да. Тэгнэ тэргээл амлаа бөөм болчихсон шүү дээ. Стайл хамч явна. Сүүл рүү бүр нөгөө энтэйгээ хамт байж явах та бүр нөгөө гэрэл нэг унтарт юм аа. Дараагийн өдөр гэсэн чинь. За хоёлаа тэгж оргон шүү гэдэг орох төлөвлөгөөгөө бас ярина. Эмэгтэй болвол хэвээр тэгж оргон шүү. Би тэр үн тэгин шүү, ингэн шүү. Гэрэл таслаад нөгөө бүх хаалганууд нь захилгаа учраас бүх хаалгууд нь электронгоор ингээ хаагчдаг. Захилгаа нь энд алсах бол хаалга нь онгошдог байхгүй. Тэрс бол хаалга нь хаалттай. За ингээд сүүлийн одоо тэгээ маргааш одоо онгоцоор нэснэ гэж яах та одоо дүгнэлт гаргадаг. За ямар байв? Эва ямар байв? Эва тест авсан. Тийм үү? Босс баярлалаа. Түүнийг тест авсан уу? Авсан. Түүнийг тест чинь явсаар байгаад компьютер гэж биш. Яг хүн шиг байна гэсэн үед шалтгаан гэж байгаа шүү дээ. Яг хүн шиг. Тэр байтгаа одоо хамт толгой дотроо орондоо гэж ботчихсан явж байгаа шүү дээ. Энэ залуучаад Калеб чинь. За Эва одоо боссоос асуудаг. Энэ Эваг тийм үү намайг өөртөө татахаар програмчлсан уу? Боссоос асуудаг. Нөгөө англиар нөгөө флирт гэдэг шүү дээ. Надтай флиртинг болохоор програмчлж байсан уу? Жог дуруу. Одоо жог дургуун мөрч гэлдэг. Зэцэд. Тэ. Надаар юм барилтгалаад юм биш үү? Эвагийн бие царай энтриг миний үздэг нөгөө порногийн эмэгтэйчүүдийг оройглосон уу гэж байгаа байхгүй. Манийн үздэг нөгөө порнонуудыг бүгдийг мэдж байгаа шүү дээ боосч. Ургаад авцсан юм чи. Тэ яг дуртай эмэгтэйг гаргаж ирээд тэрний порно сексийн бүх юм ингээд үзэж хагаад яг Калеб таруулсан царай төстэй дуу хоолойтой эмэгтэй хийчихсэн байгаа байхгүй. Энийг хамгийн сүүлд явахын өмнөх өдөр Калеб мэдж байгаа байхгүй. Тэгэл чи болстой бастарт навш гэлдэг байхгүй.
Тэгэд тэнгуул босс нь хэлж байгаа байхгүй. Эвад self awareness байгаа суулгацсан. Imagination байгаа суулгацсан. За би зориуд англиар нь тавьсан шүү. Яг бол эднийг монголоор буруу орчуулсан байдаг шүү. Google Translation дээр байрсан. За manipulation хийхийг бас зааж гасан. Үний толгой өргөлөх. Сексийн тухай бид бас заасан. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо секс хийдэг гэх хүртэл заасан. За эмпати бас зааж гасан. Хүний сэтгэлийг ойлгодог. Эмпати гэдэг чинь. Тэр бас заасан. За ингээд ерөнхийдөө за намайг тэгвэл ингээд ашигласан юм биш шүү дээ. Эцсийд би Эваг одоо шалгалт аваагүй. Харин чи босс намайг шалгацсан юм шүү дээ. Хүн хэрэг таних юм бэ гэдгийг шалгацсан байгаа байхгүй. Манайс нэг ухаантай царилал эмэгтэйг шалгаад байд гэсэн чинь. Эмэгтэй янз бүрийн ярианаас болж ингэсэн байгаа. Тэгэд бүр тэр байтга оргох төлөвлөгөө хүртэл манайтай ич гэсэн. Хэзээ оргох хүртэл тохирцсон. Яг бол маргааш онгоц ирж авах юм шиг. Self awareness гэдэг чинь өөрийн гэсэн ухаантай болох. Би гэдэг хүн байна. Тэр өөрөөгөө ухаарах тэр ухаарал. Хүүхэд чинь баг багтаа би гэсэн ухаарал байхгүй явж байгаа шүү дээ. Тэгээд айжмаар одоо би насны онцлогуудыг бид гэж жагаад бас ярина. Айжмаар би гэж үг дуурч эхэлж байгаа шүү дээ. Миний хөл өвдөд байна гэж эхэлж байгаа шүү дээ. Тэр чинь тэр self awareness үүсэж эхэлж байгаа байхгүй. Өөрийн ухаан үүсэж эхэлж байгаа байхгүй. Тэрнээс өмнө бол өөрийнхөө биеийг бол энэ гар өвдөд байна гэдэг байсан бол одоо хэсэг хугацааны дараа миний гар өвдөд байна гэдэг эхэлнэ. Тэр self awareness. Энийг яг заачихсан. За imagination гэдэг бол имийг төсөөлөх чадвар. Тийм болов уу? Тийм байх, тэгдэг байх, тийм л байх та гэсэн төсөөлөл. Гудамжинд гарах юмсан. Гудамжинд гоё хүмүүс явдаг байх. Тэр хүмүүс ямар тийм болов? Тэр гудамжинд ямар байдаг? Тийм л байх. Хүмүүс нь тийм л байх. Гоё хотоо байх, ийм байх гэдээ бүр тэр ингэ төсөөлөх. Одоо бид нар ингэж яж хагаад очоогүй хотоо бас төсөөлж болно шүү дээ. Очиж үзээгүй. Ямар бол төсөөлөх. Хөдөө одоо ямаргаа бас төсөөлөх. Битүү цас орцсон хонгорлцсан цастай байгааг төсөөлөх. Засмал замын дундуур нөгөө нэг хачлага болгоо нэг хоёр урсгалын хачлага болоод цэм тусгацсан байгаа шүү дээ. Одоо дархан зам руу явахад. Тэгээ тэр цэмтний хажууд ямар их цас хонгорлцсан байгааг төсөөлөх. Машинууд одоо явахад хэцүү байгаа даа гэж төсөөлөх. Энэ аюул чухал чадвар. Очоогүй мөртлөө, хараагүй мөртлөө төсөөлж. За өөрийнхөө мөрөл бол одоо нэг намайг байхгүй байгаагаар манай гэрийнхэн яаж байгааг төсөөлөх. Та нар одоо гэрийнхнийгаа юу хийж байгаа гэж төсөөлтөө. За manipulation гэдэг бол яах вэ? Үний долоог саа хэрэгүүлэх. Үнэмшил үүсгэх, итгэл үүсгэх. Тэгээд заа гэжсэн энэ үгүй болгох. Үү гэжсэн энэ заа болгох. Татгалзажсэн энэ татгалзахгүй болгох. Дуртайгийн дургүй болгох. Ээжтэй муу байсан бол сайн болгох. Аавдаа сайн байсан бол муу болгох. Эхнэртэй сайн байсан бол муу болгох. Нөхөртөө муу байсан бол сайн болгох. Бүх тэр сэтгэл зүйн таргуугалт бол manipulation. Тэгэхээр manipulate бас өөрчлөх гэдэгдэр ч явж байгаа. Тийм байсныг тийм биш болгох. Одоо идэгдэж нэг сонгуулийн үеэр manipulation гэж хэрэгэлдэг шүү дээ. Бууднууд наадам гэж тийм тэдэн процент байсан. Наад бол чим тэр процентыг өөрчлөлт 10% болгоцсон биш шүү дээ. Уул нь 70%, 80% санал авсан.
манипуляшн явуулж байгаа. За энэ бол одоо улс төрийн манипуляшн. За сексуалити гэдэг бол аюул чухал. Эмэгтэй хүүхэд эмэгтэй гэдгээ ойлгох, эрэгтэй хүүхэд эрэгтэй гэдгээ ойлгох. Тэр аюул чухал. Тэгээ секс гэж байд юм бай, секс хийд юм бай, хүүхдтэй болд юм бай, жирэмсэн болд юм бай. Тэгээ балард юм бай. Манай хатад тэр 10 дугаар ангийн эмэгтэй болд гэж хүүхдтэй болоод тэгээд одоо юу уцраагүй, ямар ч амьдрал руу орж ирээгүй, тэгээд нөхрийнхөө дэргэд тэгээд хоолой нээж өгөл. Тэгэл өдөрчихсөн. Юм ярихад хов хоос. Ямар ч яриа байхгүй. Тэгээд дуусаа. За эмпати гэдэг бол хүний сэтгэл өвдөж байгааг, зовж байгааг тийм өөрийнхөө сэтгэлээрээ монголоор бол одоо сэтгэх гэдэг л үг хэрэглэх баг. Одоо балерт сэтгэлгээ энэ төр гэдэг гоё өгнүүд хэрэглэдэг. Тэгтээ тэргээ буруугаар хэрэглээд идэв. Хүний сэтгэлийг ойлгох тэр сэтгэл. Хүүхдээ хараад ээж одоо хүүхд халуунтай өвчтөй байхад хараад сэтгэл нь өвддөг. Сэтгэл нь зовдөг. Сэтгэлээр ундаг. Тэрийг эмпати гэдэг байхгүй. Айгуу гоё. Ихэнх хүмүүс эмпати аяг дутагддаг. Та нар мэдэн ш. Чи яасыг хүүтэн юм бэ? Хүн зовж байхад, тэр хүмүүс зовж байхад ямар ч чиний сэтгэл хөдлөхгүй. Ямар хатуу сэтгэлтэй. Тэр чинь эмпати дотор явж байгаа байхгүй. За энэ хөрийг уулзалдаад оргох төлөвлөгөө мөлгөө янз бүрийн юм ярьж байгааг. Энэ бол босс бол өрөөндөө компьютер хаарч суудсан. Сайхан үзээл суучсан. Тэгээд гэрэл тасрах үед унтарч шүү дээ. Тэгэн гутал манер 2 дахь хөлөө 3 дахь өдөр нь толгойн ажиллаад дотор нь сэмэрхэн батарейтай камер тавьчихдаг байхгүй юу. Танай хоёр чинь гэрэл унтарчлаа. За одоо хоёлаа ингэж оргон шүү гэж ярьж яхад нөгөө батарейтай камер нь бичиж авцсан. Тэгэхээр та нар янз бүрийн юм болоход ер нь бол батарейтай камер та нар дандаа авч явж байгаа. Тог тасруулт тэгээд олигтой юм авч чадахгүй нэ шүү дээ. За тэгээд бас Калибыг бас зоодог. Энэ хоёр чи босстойгоо юм яриад суужсэн чи. Одоо тэгээд энэ Эваг яах вэ? Шалгалт одоо дууслаа, тэнцлээ яах вэ гэдэг. Чи өө яах вэ одоо тэгэл завтаад янз бүрийн хэрэглэнч гэдэг юм. Эсвэл бол програмын өөрчлөлт одоо сайн одоохондоо мэдэхгүй байна. Гэхдээ тархинд нь суулгасан бүх програмаа устгана. Тэгээ шинэ програм суулгана. Тэгээд за тэр бол хэвээр супер Эва. Супер интеллиженс. Одоо би тэрэн дээр сууж байгаа. За тэр бол хэвээр тэгэл юм хүний чадвараас гадна юм сураад юм бүтээгээд бие дагаа шийдлээ гаргаад яваад гэдэг. Хүний ямар ч тусламж хэрэггүй. Тийм супер Эваг би одоо бүтээн. Тэгсэн чинь нөгөө Калиб чачин сарчдаг байхгүй. Энэ Эва тэгээд байхгүй болох юм уу? Одоо байхгүй болно шүү дээ. Онцорын ач болоо. Хөрх юм уу Эваг юм одоо тэгээд зүйл тусгах нь шүү дээ. Би та хоёрыг эндээс сухтахаагаар тохирж байгаа гэж мэдчихсэн гэж постддаг байхгүй. Тэгэл яг нөгөө Калиб чинь ерөөдөө намайг л шалгаад байсан юм байна. Намайг л ингэсэн юм байна. Яагаад одоо намайг сонгосон? Би ер нь тэр тэмцээнч төрүүлгэн биш шүү дээ. Бас манипуляшн байгаа байхгүй. Зориуд манерыг төрүүлүүлээд тэгээд 7 хоног босстой хамт байхаар уулын цаана, уулсын цаанах офис руу онгоцоор явуулсан байгаа байхгүй. Би төрүүлээгүй биш шүү дээ. Тийм ээ, би тийм нэг компанийнхаа мундаг залуу биш л дээ. Та бол худлаа ярьсан. Намайг компанийнхаа мундаг залуу гэж худал магтсан. Худал төрүүлсэн. Яа намайг сонгосон гэж асууснаа. Гинт тий ойлгомжлоо шүү дээ. Миний ардал тэмж байхгүй юм чи. Тий. Ямар нэг юм болоход намайг хайх хүн байхгүй. Калиб хайчих байгаа гэд.
ээж нь юм уу ах нь компани дээр нэрэхгүй. Тийм хүмүүс байхгүй. Тэгэхээр бүгд нас урцсан. За миний найз Калб ирэх 7 хоног тийш явчаад тэгээд одоо ирсэнгүй. Калб яасан бэ гэд компани дээр нэрх найз охин байхгүй. За нөгөө эдгээр чинь нөгөө компьютертай найзлаад гар утастайгаа ингээд амьдраад сурцсан хүмүүс чинь бас өөрийн гэсэн үнэнч олон жил найзлсан. Найз байхгүй. Нэг залуу орж ирээд миний бага насны найз Калб яасан бэ? Юу болсон бэ гэд асуух тийм хүн бас байхгүй. Тэгэхээр Калбыг хөөрхий амар муухай сонгосон байгаа байхгүй. Тэр мэддэг байхгүй. Тэгэл л босс руугаа хараад л та чи бол нэрээ боо юм болтгол даа. Тэнгүүтэл хиндэгдэх байхгүй. Тэгмээс та хоёр тухтаач чадахгүй гэдэг ордог гэсэн. Гүг. Тухтаач чадна. Би ч нэ. Компьютер Калб гэдэг байхгүй. Урд орой вандерч яг нэг залж хагаад картыг авч байгаа гэж өөрөө болгоод ороход карт үзүүлдэг. Тэгээд энэ хэнийг боссыгоо сохтуу унтаж ахтана. Тийм бас наваад. Энд чи боссон дээрээсээ тэгэл өдөржингөө ажиллаад орой болохоор пив уугаа сохтоол унтдаг. Тэгэхгүй бол унтаж өгдөг. Та нар мэдэн шүү дээ тийм нэг юм уухгүй бол түш толгойх ажиллаж чаар. Би ч нөгөө 10 жилийн өмнө аюу хүчтэй лекц уншиж ном зам бичдэг ах үед аюу толгой өвдөгс. Тэгэл бушуухан шиг гараал пив уудаг гэсэн байхгүй. Гараал пив уухгүй болдог байхгүй. Тэгээд картыг авч хагаад өрөөнд нь ороод компьютер том систем рүү ороод сервертэй өрөөрөө нь орж аваад компьютер руу ороод тэгээд яг нөгөө маргааш өглөө 10 цагт бүх юм тасархаар өөрчлөгдсөн байдаг байхгүй. Тэрийг босс ойлдог байхгүй. Тэнгуүл босс юу гинэ гэд компьютер руу очоод орох гэсэн чинь болж болдог. Тэгсэн чинь нөгөө 10 цаг болдог. Биш 10 цаг болдгоо маа. Орж болдгоо юм чи. Тэгээд байжсэн чинь тэгээд 10 цаг болтой. Тэгээ бүх юм ягаад хаалганд донгочдөг байхгүй. Яг бол сутахад чи хаалганууд донгох гэсэн. Тэр хаалгануудыг онгохоор хийчихсэн байдаг байхгүй. Тэгээд юу руу орсон ч тэгсэн чинь энэ хоёр гараад ирдэг байхгүй. Өрөөндөөс гараад ирсэн явчихдаг байхгүй. Өрөөс гаргадаг өрнөл аюу юу байхгүй. Хатуу. Аз мэгтэй бол хэл мэдэхгүй гэдгээр нь үйлчлэгч хийлэгдэг байхгүй. Оолон мөн зөөх мөөх тийм үү янз бүрийн юм үйлчлэгч хийлэгдэг. Тэгээд бүжиглэх үедээ энэ тэгээ бүжиглэн хажуудаа бас хөтөлчих нь Эва бол ерөөхдөө нөгөө илүү том програм суулгацсан учраас юу яваад байгаа байхгүй юу? Одоо нөгөө боссоос асуудаг байхгүй юу? Are you ever gonna let me out? Өөрөлдөл босс руу очиод намайг эндээс нь гаргах уу? Гармаар байна. Тэгэл одоо нэг эмэгтэй хүний л одоо асуулт байдаг шүү дээ. Чи намайг явуулах уу гэдэг. Явуулахгүй чамайг. Тэгээ босс өрөөндөө орцгоо. Өрөөгөө ор. Чи хинэ өрөөрөө ороогоо. Чи ингэж хамаагүй гарч явж болохгүй шүү. Тэгээд энэ зөв бөөн тулдаан бол. Би та нар үзээрэй. Нарийн ширээ юмнууд энэ би бас онцгой юунуудыг та нарт бас өрчилж яриад их сонирхолтой болчих нь үзэхэд үзээрэй. За тэгээд янз бүрийн эн чинь нааш цаашаа юм болж байгаад нэг бүтсэн чи манай босс чинь энэ нэг хоёр одоо эмэгтэй химэл оюутай хоёрт хотголуулчихдаг. Шот. Тэгэхээр ер нь тэгээд бас нэг жоо хотго мотго энэ төргээр нь
жоохон тийм нуужлах хэрэгтэй байлээ шүү. Гэр мөртөө ил их олон хотгодод байдаг болол. Тэг аахгүй. Амар юм болно. Тэгэхээр ер нь бол ийм л оюунтай ингээд болчоор хүн гэдэг бол ер нь бол асар сөрхий юм бүтээчгээд тэгээд бүтээсэн сөрхий юмдаа юу болчих жоох байхгүй. Золиос болж байгаа байхгүй. Тэгээд тэрий чинь л энэгээр аяг хэлж байгаа байхгүй. Ер нь бол хүн ингээд амар техник технологи амар юм хийдэг. Шүтэн биширч тэрэндээ үнэгдэг. Тэгээд эргээд тэр нь хүнийг алдаг шүү. Хүн төрөлхтний одоо тийм Эйнштейн чинь атомын бөмбөгийн физик том онолууд гаргачаа. Тэгээд тэрийг цэрэг дайнд хэрэглээд атом бөмбөг зохиогоод тэгээ нөгөө Японы Нагасакиг Хирошима хоёрыг бөмбөгцсөн атом бөмбөг хаяад баллсан шин 200 мянган Японыг будаа болгосон хотчууд болсон. Тэр Фукуокад Японд хуралд оролцсны дараа философчд байсан учраас та нар тэр Нагасакиг очиж үзэх хэрэгтэй гэдэг. Тэгээд тэр Нагасакид нэг юм дурсгалын хөшөө байт юм бэл. Тэр атом бөмбөг хаяад тэгээд юу болсон. Тэгээд атом бөмбөгийн чинь ослон нэг 3 юм байгаа шүү дээ. Асар том дөргил жижиргээ үүсгэх. Урд түмэн үзээгөө тэр дөргил жижиргийн дотор яачдаг гэж байгаа байхгүй. Байшин барилгууд нураад өмчдөг. Тэгээд дөргил жижиргээс нэг хүний чихийг будаа болгодог сонсгох техник. Юу сонсгох болчих юм. Тэгээд хоёр дахь нь бол өндөр температур үүсгдэг. Атом гэж. Дэлбэрэхээр. Өндөр температур гэдэг тэр байсан тэр үнд байгаа бүдэг хайлуулдаг. Өндөр халуун үүснэ. Тэгэхээр хүмүүс аяг түлэгддэг. Чихэн гэцүүд нь түлэгдэнэ. Чихтгнэл явчих нь тэгээ түлэгдэнэ. Тэгээ тэрний нөгөө зургуудыг авч харслаа. Нагасакиг атом бөмбөгийг харсан. Яснаар ийм байсан. Тэгэл яг нь бол техник гэдэг бол хүн ингээд өөрөө зохиодог. Тэгээ тэрнийхээ золиослуулдаг. Тэргэл харуулдаг. Автомашин ч гэсэн бид нар мэдчих тийм үстэй. Гой одоо джипнүүд. За тэгээ джипнүүдэд хурдан машинуудад өчнөө хүнд ариулж байгаа тоог харах юм бол ачим байгаа шүү дээ. Хүүхдүүд хүртэл дараа алцдаг шүү дээ. Тэгээ нөө шүтээдсэн джип чи. Амар гоо шүтээдсэн джип. Өндөр үлээд хайрлаад арчаад байшингийнхаа гараж тийгээд хаяа нэг орж машинаа илчээд буцаа гэрт орчдөг. Техник шүтнэгд бол аюултай бид нар одоо компьютерыг шүтж байгаа сүлдээ компьютер чинь бидрийг тийм үү тагнуулаад юм биш шүү дээ. Бидрийг л ашиглаад байгаа юм биш шүү дээ. Бидний яриа хөрөг Монгол яриа хөрөг бичээд тэгээ Монгол хэмэл оюунтай эмэгтэй бүтээгтэй Монгол яриагны үгсийг бүгд нь оруулж байгаа байхгүй. За тэгээд бид нар юу сонирхдаг вэ? Ямар сэтгэл зүйн хандлага төрхүүд гаргадаг тэрийг бас суулгах гэж байгаа байхгүй. Тэр яг Монгол хүн ямар байдаг вэ? Тэр хэмэл оюунтай одоо эмэгтэй зохиоч юм эрэгтэй зохиоч юм бол за сайхан үлдэж гэнэ үгээл ороод ирэх нь шүү дээ. Тий. За Монгол хүн байна да золгоч идэ гэдэг л ороод ирэх нь шүү дээ. Тий. Йоо нэг сайхан сүтэ цаа өгч гэдэг үү юу гэдэг. Хүн цочмоор дээ. Бандныг бол будаа болох юм шиг л. Золгохгүй муу тэр их. За ийм болоод одоо яаж гинэ вэ? Цаашаага нэг өрөө байдаг. Тэнд нөгөө нэг янз бүрийн энэ боосон хийчихсэн эмэгтэйчүүд байдаг. Эхний хувилбар, хоёр дахь хувилбар, гурав дахь хувилбар. Энд чинь бол одоогийнхан болохоор одоогийн байдлаар хамгийн сүүчийн хувилбар шүү дээ. Бүр сайжруулсан. Энэний дараа сүбрийг бүтээн гэж байгаа шүү. Тэгээд тэр хувилбаруудыг очиод шкаф юуг нь онгойлгосон чинь янз бүрийн хувилбарууд өгөлгдсөн байдаг. Тэгэхээр тэр өмнөхүүдээс ханд альсад нь болж аваад өөртөө ингэ наадаг. Тэгээд яг ингээд хүн шиг нүүр альстай болчихдог. Тэгээд гоё өстэй эмэгтэйг бас бүтээсэн бахаар мэдгүй босс одоо бас ийм урт өстэй эмэгтэй дуртай байсан юм шиг л. Тэгээ нь очиад ер нь өөрийнхөө дуртай эмэгтэйг бүтээгдсэн байхгүй биетэй өстэй одоо зэрэгцтэй. Тэгэл ус мус хийгээд арьстай болоод түүнээс ямар ч ялгахгүй болчихдог. Гаднах төрхөнд. А энэ дотроо хүнээс илүү. Төрөв чи нөгөө 5 явж байгаа шүү дээ. Өөрийн ухаан төсөөлөх, манипуляшн хийх. За ийм сайхан болж аваад одоо яадаг вэ? Гард идэг. Тэндээс гоё цагаан палаж олж нэг эмэгтэйгийн цагаан палажийг тайлж
дизайнтай хуудас өмсөж яваад тэгэл ямар ч ялгаагүй эмэгтэй болчихдог. Одоо тэгээ зүүн гард нь нөгөө юу байгаа? Боссын карт байгаа. Боссын карт чи бүх хаалгыг онгойлгож болдог. Бүх юмнуудыг зөвхөн нэг унтарч хаалгад онгойлж одоо буцаа таагдчихсан байгаа шүү дээ. Одоо боссын картыг авцсан эмэгтэй түрүү худалдаж явах хэрэгтэй. Одоо тэгээ хаашаач орж болно. Калиб болохоор тэр цаан зогсож байгаа. Хаалганы цаан. Уул нь бол хамт оргоно гэжсэн шүү дээ. Калиб чинь наашаа орох гэхээр өөрийнхөө картаар гарч ирж байгаа. Хаагдчихсан. Тэгээ наашаа гарах гэхээр энэ лабораторид байгаа бүх хаалганууд нөгөө хагардгүй хаалганууд. Будаач чагарахгүй. Зорхгүй тийм хаалганууд. За тэгээд одоо калиб чинь тэр цаанд чинь бөө юм бол. Яаваа гэж хашгираад л. Хамт явна гэдэг. Хамт явна штэ. Эва калиб руу хардагч. За лифтэнтэй суугаад цаана хөрхий калиб орлоод л явъя л даа гэдэг. Картаараа ингэсэн чинь хаалга онгохгүй. Калибын карт чинь тодорхойн хаалгуудыг л онгойлгох байхгүй. Гарах юмч боломжгүй калиб. Яасан гэсэн нь компьютерт манайч өөрчлөлтсөн гэсэн шүү дээ. Тэгээ босс нь уралсан шүү дээ, урлаад. Тэгсэн чинь тэр хооронд Эва компьютерт өөрчлөлтсөн байхгүй дараа нь. Тэр калибыг эндээс хизээч гарахгүйгээр компьютерт оролцсон байхгүй. Тэгэд өөрөө боссын картыг аваад гараал тэгэл дараагийн өдөр нөгөө тэр чинь бүтэн сая өдөр юм чи явах өдөр нэмчээ. Тэр калибтай уулын калиб хамт л явна гэж бодож ирсэн л да. Итгэж ирсэн л да. Одоо тэгэд ява нөгөө ирж байгаа энэ чинь 7 хоног болгоо ирдэг юм Монголд. Хүн хөргөж өгдөг, хүн авдаг. Үйлчлэгээний UB-Cup онгоц. Онгоцроо ядарч байгаа юм. Бай. За нэг ийм тийм үү хүн гэдэг ер нь хөөрхий ямар тэнэг юм бэ? Яаж тэнэгэлдэг юм бэ? Яаж толгойн нэргдэг юм бэ? Өөрөөсөө тэр бүгдийг энэ фильмээр харуулдаг. За нэг иймэрхүү лекц байлаа. Тэгээд яана дараагийн 7 лекцтэй байдаг ийм одоо ээж аавууд руу нэг жоохон орё гэж бодоод байгаа эцэгчүүд рүү. За энэ бол өнөөдөр багш нар байлаа сургуулийн төвшөнд сурах төвшөнд. Одоо ээж аавууд гэртээ гэр орондоо хүүхдүүдтэйгээ одоо яах вэ? Хэмэл оюун гараад ирсэн байж шүү дээ. Энэ битүү ChatGPT. Одоо ерөөсө Монгол орн бол дэлхий зөвхөн Монгол шээ дэлхий ChatGPT-гээр одоо масс өвчлөж шүү дээ. Ярилцаад л бараг ChatGPT одоо бараг чартай болоод л ChatGPT цаанаас хариулт өгөөд л. За одоо тэгээд дараагийн лекц дөрөх асуулт гэж юу вэ гэдэгтээ бид нар одоо танилцсан. Ямар асуулт асуух вэ? Юу асуух вэ? За тэгээд асуулт тавьчаад ChatGPT-гээс хариулт ирнэ шүү дээ. Тэгэхэд хариулт авах чадвартай юу? Хариултыг ойлгоод хүлээж аваад ялгаж салгах чадвартай юу? Хоёр чухал хүний ертөнцийн хүний амьдралын хоёр чухал асуудлыг бид Монгол улс одоо танилцсан. Өмнө бид нар юу ч тоодгүй байсан. Юугаа асуугаад байгаа. Ямар ачаа асуулт юм. Эсвэл хариулт ирэхэд юу ачаа хариултгийг. Наад хариулт наа таалагдахгүй байна шүү дээ. Өөрөөхөө. Тэгэхээр асуулт хариулт гэсэн асар том одоо бид нар компьютерийн ChatGPT-гийн том сэдвтэй очирно. Дараагийн лекцийн бүгдээрээ асуултын тухай
Яаж асуулт тавих юм? Ямар асуулт тавих юм? Хариулт гэдэг ямар утгатай юм? Ямар үед хариулт өв? Ямар үед хариулт биш үү? Тэрнтэй бас хэлэлцсэн. Тийм амар биш. Одоо бид миний нэг хэлдэг байгаа ч тэр чинь энэ 10 жилийн багш нар одоо Яна гэдэг чинь тэр байхгүй юу? Ийм их техник технологи, ийм их хиймэл өнөр ийм их өөрчлөгдөж байгаа ийм үед багш хүн гэдэг одоо эцсийн сэтгэх юм бэ гэдгийг өнөөдөр бид нар дахиад харах гэж оролдлоо шүү дээ. Ямар том одоо сүрхий маш их мэдлэгтэй, маш их эрдэмтэй, маш их суртахуунтай, маш их юм уншдаг, бичдэг. Тийм хүн гэж ижил багш болно. Маш их юм уншсан байх хэрэгтэй багш. Маш их юм бичдэг байх хэрэгтэй. Тийм одоо хүмүүсийг л одоо багш гэж хэлдэг шүү дээ. Тэр одоо нэг багш мөргмөө энэ гэдэг чинь лам багш шиг одоо шүү. Намд мөргмөөч шиг. Багш гэдэг үгийгч гэсэн одоо энэ 10 жилийн сургууль, их сургуулиудаас яах хэрэгтэй. Хойрох хэрэгтэй. Тэр ламын л асуудал. 10 жилийн багш бол багш биш шүү. Юу ч мэдэж сураагүй юу ч биш. Гандангийн лам бол яг гандангийнхаа тэр бурхан шашныхаа юмнуудыг унссан бол тэрийг тэр шавнартаа заад юм аа. 10 жилд бол уул нь бол анх сургагч нар гэж хэлсэн байхгүй юу? Надаас өмнө боловсролын ам гэж нэрлэдэг байсан, гэгэрлийн ам гэж нэрлэжсэн байхгүй юу? Тэг сүүлдээ боловсролын ам гэдэг өөрчлөлт хийсэн. Тэг сүүлдээ сургагч нарыг багш болгоо хийчихсэн. Сургагч гэж байсан байхгүй. Тэгээд юм сургагч. Тэг тэр энэ бүх юмнууд одоо ингээд өөрчлөгчөд өнөөдөр чинь бид нар чинь ингээд бүр ингээд хойлдоод байна шүү дээ. А тэгэд гэгэрсэн гэдэг чинь ямар хүн юм? Гэгэрсэн гэдэг чинь энэ бүгдийг мэдээд сурчсан. Өөрийнхөө нэг ухаан байгаа ш. Өөрийнхөө ухааныг ойлгочихсон. Өөрийнхөө нөгөө далд ухааны доод хэсгийг мэддэг болчихсон. Дээд ухаан руу ороод бас маш их мэдлэгтэй болцсон. Тэгэд ийм өөрийнхөө ухааныг ич үрэн мэддэг болчлоо. Тэгээд тэр бүх ухаанууд нь нэгэн ухаан болчлоо. Нэгэнлэг ухаан болчлоо. Одоо тийм хүнийг л гэгэрсэн гэж байгаа байхгүй юу? Тухайн тэр хүн өөрийнхөө ухаан руу ороод ухаантайгаа үзэлцсээр байгаад бүгдийг өөрийнхөө ухааныг ойлгоод манай жахад өөрийгөө олох болох гэдэг янз бүр өгнөө тэр бүтэхгүй шүү. Тэгээд одоо тэр хүнийг буддын шашинд, хятадын гүнзэд, Персийн Заратустрад, Арабын Аль-Фараби, Грекийн одоо тэр Сократ, Плато, Аристотель гэдэг энэ хүмүүс чи яасан гэдэг ерөнхийдөө яг энэ өөрийнхөө ухааныг ойлгох гэж байгаа байхгүй. Тэгээд ямар ч асуудалгүй болчихж байгаа байхгүй. Тийм л үнийг гэрсэн гэж. За нэг юм нэлээд багш нарын ярьсан та нарыг одоо 10 жил оюутан цаг руу чинь нэлээд ойртуулсан юм одоо лекц байлаа. Тэгээд анхаарлаас нь баярлалаа.